Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол шууд ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг өргөцсөн. Энэ тухай зар яваад нэг бүтэн өдөр болсон баг. Нэлээд хүлээлттэй байсан юм шиг байна. Ямар ч байсан улсын их хурлд ерөнхий сайдын албан тушаал авсныхаа дараа үг хэлснээс хойш 2 сар гаруй болцсон. Ярилцлага бол үгүй байсан болохоор олон ч хүн уцслаа, манай редактор уцслаа, миний гараа уцслаа. Би бас асуултууд бэлдлээ. Тэгэхээр асуулт нэлээд олон байгаа учраас шууд ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгээд юуны өмнө бас энэ орой Монголын үндэсний радио телевизийн яг энэ сувг дээр бүх толгойноо тохируулсан байгаа телевиз үзэгчтэй бас энэ оройн амар амгалан айлтгаж байна. Тэгээ бүх юм цагийн юм цагтаал гэдэг манайхан бас их ярьдаг. Өнөөдөр их сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр болж байна. Тэгээд сайхан бэлэг дэмбэрэлтэй гэдэг нь ерөнхий сайдын ч юм уу дэмбэрлэг гишүүний нэр бишэлтэй. Ягаад тэгэхээр зэрэг өнөөдөр бол Монгол улсын 3 сая дахь иргэн мэдлээ албан ёсоор зарлаа. 1 сарын 24-ний өглөө 8 цагт Өмнөгов аймгийн Далан задуу хотод манай 3 сая дахь иргэн мэдлсэн. Тэгээ манайхан өмнгийн говьд ингээд нэг монголчонгоо охин мэдлээд тэгээ тэр өдөр 181 Монгол улсын шинэ иргэн мэдлээд бид нар өнөөдрөөс эхлээд 3 саяулаа гэж тоологдох чинь. Тэгээ миний хувьд бас ерөнхий сайдын хувьд хамгийн анхны удаа ярилцлага ингээд танд өгөх гээд ирэхэд бас яг энэ үйл явдалд авах чад би маш их бэлгшээж байгаа. Наадахыг чинь тойроод ерөөсөө бас их хүмүүсийн сонирхол тэгэл баяр хүргэж бие биендээ сайхан өрөөлөөсөө гадна бас янз бүрийн үйл явц болоод л байна. За энэ ч бас дараагийн миний асуултанд эхэлж байгаа. За ер нь төсөв батлагдсны дараа улсын төсөв батлагдсны дараагаар тодтолж байна уу? Үе үеийн ерөнхий сайдууд ярилцлагад орж яах вэ? Энэ төсвөөр юу хийж чадах вэ гэдгийг ярьдаг нь уламжлал. Ерөнхий сайдууд өөрсдийнхөө тухайн жилийн төсвийг өөрөөр тодорхойлцсон байдаг. Таны тодорхойлт ямар вэ? Яг гоо би бол энэ төсөвт ямар нэгэн тодорхойлт өгье гэж өөрөө бол бодож байгаагүй. Гэхдээ та яг тодорхойлоод төсвөө хэлэх юм бол би боломжийн гэж хэлнэ. Яагаад тэгж хэлж байгаа нөхлөөр бол бид нар бол би бол Улсын их хурлын жолон та түрүүн хэлсэн үг хэлээд ер нь бол бид нар хэцүүхэн хүндхэн шийдвэрүүд гаргах нэ. Энийний дагуу бол төсвөө оруулж ирнэ гэдэг зүйлээ бол хэлсэн. Тэгээд өөрийнхөө зарим одоо хүсэжсэн зүйлээ мэдээ 100% биелэгдэх боломжгүй. Гэхдээ бол хүсэжсэн бас нэлээд юмнуудаа хийсэн. Дотор нь ингээд ялгаад хэлэх юм бол ямар ч байсан бид нар эдийн засаг их хүнд биш шүү гэдгээ ямар ч байсан нийгэмдээ бол хүргэж чадсан. Эдийн засаг хүнд байгаа юм чинь айл өрх болон хүн болгонд очих нь байна шүү гэдгээ очсон. Нөгөө их юм мөн хүүхдийн мөн гэж хэлсэн шүү дээ. Дараагийн нэг зүйл бол манай улсын их хурл их нэлээд сайн хамтар засгийн газартайгаа бас дэмжиж өгсөн. Би бол энд бас талархалтай байгаа. Ер нь бол бас нэг зүйл төсвөр юу илэрхийлсэн гэхээр энэ засаг юм хэлэх юм бол тэрийг хийх юм байна. Тэрийг яг бариад ороод ирэх юм байна. Тэрнийхээ төлөө явах юм байна гэдгээ би бол бас харуулж чадсан болов уу гэж ингэж бодож байгаа. Олон улсын валютын сан, Дэлхийн банк чиглэдэг, эдийн засаг чиглэдэг, улс төрчид шахдаг засгийн газар одоо энэ хөгжлийнхаа банкныхаа бүх одоо зардлаа энэ төсөв дээр оруулж ирч нэг төсөвтэй болоо гэдэг. Энэ зүйлээ бас бид нар хийж чадсан. За дээрэс нь бол бүх шинэ объектуудаа бид нар бас зогсоосон. Жилд одоо баахан өөрсдийнхөө хүслийг жагсаадгаа бас болж чадсан. За дээрэс нь бол бас дээрээсээ ихэл тэр хэмнэлт таналтай гэдэг зүйл ярьсан. Тэрнтэй бид нар бас санал нийлээд яам агентлагуудынхаа 15% одоо бас энэ цомхтгол энэ зардал хэмнэхийн ажлуудыгаа бас хийсэн байгаа. За дээрэс нь их хурлын гишүүд ч гэсэн бас ингэж энэ гаргаж ирсэн засгийн газрын хөдөлгөөн санаачлагыг бол дэмжсэн. Өөрсдийнхөө зардлыг хассан, маш чуулгыг 25 болгож цөөлөх, цомогдох, нэгтгэх, аж ахуйн тооцоон шилжүүлэх энэ бүх асуудлуудыг бас бид нар шийдэж чадсан. Төрийн албан агчид тэтгэврт гарахдаа 36 сараар үржүүлээд мөнгө авдаг байсан. Гэхдээ үржүүлэхдээ хамгийн сүүлийнхаа сарын хамгийн өндөр цалингаа дахиж 40% үржүүлээд тэрийгээ дахиж 36 дахин үржүүлдэг энэ үргэлгийн тогтолцоогоо бид нар бас өөрчилж чадсан. Тэр сүүлийн 40% үржүүлдэг нь болсон. Дээрэс нь ажилласан жилээр нь бол хийдэг энэ шин тогтолцоондоо бас бид нар шийдэж чадсан байгаа. За шинжлэх ухааны активын олон хүрээлэнгүүдээ янзлах асуудлыгаа бид нар бас хийж чадсан. Дүрм товцонд мөнгө зардаг тэрийг одоо дүрм товц заавал өмсөх шаардлагагүй энэ байгууллагуудаа бид нар бас цэгцэлж чадсан гэдэг. Манай оюутнууд бол мундаг байсан, онц байсан. Ягаад тэр оюутан хүн чинь өөрөө яг энэ нийгмийн хөдөлгөгч хүч
шинэ үзэл санааг тээж явдаг гэдэг утган дээр бас ерөнхий сайдын засгийн газрын гаргаж байгаа энэ сан санаачлагыг дэмжиж зөвхөн сайн онц сурдаг оюутнууд нь энэ оюутныхаа цалин авчээ гэдэг энэ зүйлээ бол дэмжиж бол дэмжсэн. Тийм учраас би бас өнөөдөр бас энэ эфирт анх удаа гарч байгаагаа илэрхийлээ бас оюутнууд, оюутны холбоо энэ бүх хүмүүстээ бас баярснаа бас илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээ ийм зүйлүүдийг хэлээд ирэхээр бас энэ төсөв бол муу болчлоо, засгийн газар бодлогоо алдчихлаа гэж бол хэлэх одоо үнэхээр хэл ивэлж өгөхгүй. Тийм учраас энэ бол боломжийн төсөв болж чадсан л гэж хэлнэ. За, боломжийн гэдгээ та батлаад бүх жишээнүүдэд яачлаа. Тэгэхээр би төрийн нэвтрүүлгийнх нь над руу маш олон хүн уцтлаа гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр цалинтай холбоотой асуудал үнэхээр хүмүүсийг бохимдуулж байна. Би одоо энийг үнэхээр асуухгүй хаа. Одоо бид нар яах юм? Бүгдээрээ бид нар зээлтэй, цалингийн зээлтэй. Тэгээ бид нар аргаа бараад нягтлангуудаа банк зээл авсан банкнууд руугаа яриулж байна. Тэгэд одоо бид тэр нөгөө утсаар шууд ярилцлага авна гэж маш олон хүн бодсон байна л да. Энэ давхарцсан олон асуултыг би одоо эхлээд боломжийн гэж тодорхойлолтой төсвийн хариултын дараа тавихаас өөр аргагүй байна. Цалин нэмэх шаардлагатай юу? Шаардлагатай. Тэнд дундаа тэтгэвэр нэмэх шаардлагатай юу? Шаардлагатай. Үйлдвэрчний хэвлэл тэр шаардлагуудыг тавьж байгаа юу? Тавьж байгаа. Гэтэ бид нар дахиад одоо цалин нэмэх боломжтой хахад нэмэхгүй сууж байгаа ерөнхий сайдыг одоо ухаантай хөнгөх үү, ямар хөнгөх үү гэдэг дээр бол ямар ч эргэлзээ байхгүй хариултыг өгнө шүү дээ. Гэтэ биднэрт бодит байдал дээр өнөөдөр цалин нэмэх мөнгө алга. Тийм учраас цалин нэмэх мөнгө байхгүй байгаа учраас цалинг яаж нэмэх вэ? Цалинг яаж одоо энэ асуудлыг шийдэх вэ гэдэг бол өөрөө засгийн газрын мэдээж толгойн өвчин асуудал. Цалинг нэмэх тал дээр одоо жишээлбэл үйлдвэрчин анханасаа чагсаал хийгээд 60%-аар нэм гэдэг ийм зүйл гарсан да. Манай нийгэм нэг зүйлийг одоо бид нар хамтдаа ойлгох хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар мөнгө нэмэх эсвэл эдийн засгийн тоо бүх юмнуудыг хараад үзэхэд бол бодит байдал чинь үнэхээр баахгүй. Тийм учраас үйлдвэрчинд бид нар уучраа хийсэн. Үнэхээр одоо 60% нэмэх ямар ч боломж байхгүй байна. За тэгээд үнэхээр шаардлагатай бүх зүйлүүд дээр тодорхой хэмжээний мөнгө нэмээ. Энэний их усүрийг дайшлаа гэдэг дээр бол засгийн газар их хуралдаага ярьж хагаад зохицуултууд хийсэн л дээ. Тэгэхээр 15 онд үнэхээр бол энээс илүү бол ямар ч боломж алга. Гэхдээ ингэх нь вэ шүү гэдгийг бол бас нийгэмд урьдчилж гарч хийж ирсэн. Талбай дээр гарч ихсаад мөнгө нь олдчихдаг бол одоо өдөр болгон жигсаад байхаар л юм. Гэтэ бодит үнэн байдал маань ийм байна. За яагаад гэдгийг би бас таны асуултанд бас дараа нь хариулж явахдаа бол нэмж хэлэх байхаа гэж бодож байна. Цалин аваагүй хүмүүсийн бохимдлын тухай бас яриад байна л да. Сая бол үнэхээр 1 сарын 15 цалин бугстай асуудлыг төсвийн тодтгол хилцэж байгаа учраас сангийн яам өөрөө мөнгөө тавина гэдэг асуудал бол бас хэд хоног бол барьж исэн. Тэгээд цалин тэтгэврийн асуудлыг хурдан явуулаа гэдэг энэ асуудлыг хэлээд одоо бол 1 сарын одоо эхний мөнгө, сүүлийн мөнгнүүд бол ямар ч асуудалгүй бол тавигдаад бол эхэлсэн. Одоо энэ асуудал бол тавигдаад явна. Тийм учраас төр зүрийн цалин олгохын асуудал. Тэрнээс одоо шилэн дансны хуулийн хэрэгжилт төр ч хүмүүс гайхаад гисэн шүү. Ягаад гэвэл нэг ч гүйлгээ хөдөлгөөн хийхдэггүй байгаа болохоор одоо бол энэ асуудал бол цэгцэрсэн гэж ингэж хэлж байна. За таныг одоо ингэж байгаа ерөнхий сайдыг юу гэж хэлэх вдэ гэж та юу гэж тодорхойлох нь тодорхой гэдэг шиг хэд хэдэн асуудлаар таныг янз бүрээр л хэллээ. Алдарт ихийн одонгийн мөнгөний тухай. Тэгэхээр одоо яг ингээд за тухайн үед бол хүмүүс их эмоцтой байсан, янз бүрийн байсан байх. Одоо энэ асуудал тодорхой хэмжээгээр бол шийдэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ одоо сэтгэлийн хөөрлөө бүх юмнуудаа одоо болцгоё. Зүгээр л энгийн байдлаар алдар тхийн одонг яагаад жишээлбэл хөндвөө ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг яагаад тавив гэдэг асуулт урагнаад байна. Үнэхээр манай өнөөдрийн төсвийг хараад үзэхэд төсвийн бүтэц дотор өөрөө цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж энэ зүйлүүдийг нэмэхэд нийт төсвийн 62%-ийг нь бүрдүүлчихэд. За дээрэс нь нөгөө урсгал зардлуудаа нэмнэ шүү дээ. Одоо ингээд цахилгаан, халаалт, дулаан эдэр тэр нь 19% байгаа юм. Тэгээ энэ хоёрыг нэмэхэр чинь баг хичнээн өндөр тоо гарч нь харж байгаа үстэй тийм ээ та 80 гаруй ингээд хувь явуулчлаа. Хөрөнгө оруулалтаа бид нар төсвөөсөө хэдэн хувийн зарж инхээр 7%. Тэгэхээр одоо манайх халамжийн эдийн засгаас хурдан бүтээгч эдийн засаг руу шилжих үнэхээр зайлшгүй шаардлага гарцсан байна. За алдар тэгтэр яагаад энэ асуудлыг хөндсөн юм бэ гэхээр өнөөдөр үнэхээр хэдүүлээ дахиад би хэлсэн одоо сэтгэлийн хөдлөлөө ингээд тавиад ботход хүүхдүүдийг одоо алдар тэрхийг 4 хүүхд гаргаад 5 6 хүүхд гаргаад ингээд явхад хамгийн бага хүүхдийн чинь 18 нас хүртэл тэр ээжийг бол ингээд харж үзье. Алдар тэрхийн одонг өгөө. Дараа нь тэр том болсон 18 нас хүрсэн. Том нь болсон одоо 30 40 50 хүрээд явж байгаа шүү дээ. Энэ 4 5 6 хүүхэд ээжтэй төрийн өгдөг одоо нэг 100 мянган төгрөгийг 200 мянган төгрөгийг
ээжтэй өгдөг болчихлоо. Яг тэгэхээр төр засаг ээж хоёр чинь өөрсдөө чинь нөгөө гарын ганцханд хөлийг нь 4 хүртэл нь явууллаа. Хүүхд байх чинь харж үзлээ. Одоо ээжтэй эргээд нэг айлын 4 5 хүүхдийн нэгэн сайн явахад ээжийг аваад явчихна та. Нэг ийм тогтолцоонд л хэдүүлээ орё гэдэг асуудлыг бол хүндсэн. Та одоо дараа нь дахиад бас хүүхдийг асуух байх. Хүүхдгээд тэгэхэд одоо жишээлбэл аав ээж хоёр нь хоёулаа ажил хийдэг, хувьдаа орон сууцтай, хувьдаа машинтай айлын хүүхдүүд одоо яг амьдралд нь хүүхдийн мөнгө хэрэгтэй байгаа хүмүүстэй зэрэгцэж очиж мөнгө аваад байдаг л болио гэсэн шүү дээ. Тийм учраас нийгмийнхаа энэ бүх одоо айл өрхүүдэд 20 ийм одоо бүлэгт хуваагаад хамгийн одоо болцоотой тэр дээдлийнх нь 5хан бүлэг нь хүүхдийн мөнгөө төвччихье. Өөрөөсөө бид нар болж байгаа учраас яг хэрэгтэй байгаа доотлын 1-ээс 15 хүртэлх тэр айл өрхүүдтэй хүүхдийн мөнгөө өгөөд явъя л гэсэн. За тэгэнгүүт манайхан чинь хүүхд мөхд инглээ тэглээ гэд ингээд бүх асуудлууд нь гараад ирчих. Тэгэхээр одоо бол хүсэн хүсээгүй бид нар төсөв өөрөө ингэж бүтэн халамжийн тогтолцоогоо бид нар өөрчлөхгүй бол болохгүй. Ерөнхий сайдын хувьд энийг дутуу тайлбарсан байж болно. Засаг энэ ажлаа ард түмэндээ хүмүүстэй хүргэх ажлаа бас дутуу хийсэн байж болно. Нэгэнт ийм асуудал байгаа учраас энэ жилдээ зохицуулаад яаж игээд хүүхэд алдар төхийнхаа одонг бол бүтэнгээр нь өгөөд явъя гэдэг дээр бол очисон байна. За тэгтэл одоо ингээд энэ тэнд бол мундаг сая уралдаан гарлаа ш. Мэдээж ингээд алдар тхийн одонг 18 наснаас дээшгт нь болох ч гэдэг бол бүтэн болох ч гэж одоо мушгиж байгаа. Хүүхдийн мөнгийг зөвхөн болцоотой айл өрхтөдгийг бүтэнгээр нь болох ч гэж мушгаад энэ тентгүү одоо хүмүүс, эхчүүдэд, хүүхдүүдэд хайртай зөндөө хүмүүс гарч ирлээ шүү дээ. Тэгэл төлөөлөлтөд нь уулзаад би бараг уулзж байгаа уулзтыг харахаар дагаж уйлмаар эдэр санагдаад эдэр тийм сайхан боломжийг мэдээж ашиглахад байх. Ягаад гэвэл энэ оноо нэмдэг учраас. Гэхдээ энэ хямрал гэдэг чинь энэ эдийн засгийн болцоо гэдэг чинь бид нар байшингаа суураар нь зөв тавихгүй бол болохгүй нэ гэдгийг хаана бүгдээрээ ойлгоцгоё л. Би бол мэдээж ерөнхий сайхан бэлэг гэдгээс илүү бас адилхан Монгол улсын иргэн сайхан бэлэг, эсвэл нэг хүний хань сайхан бэлэг, эсвэл хүүхдүүдийн аав сайхан бэлэг байгаа шүү дээ. Энэ асуудал бүгд хямрал хэн нэг хүнийг тойрохгүй. Хямрал бол бүгдийг, бүх хүнийг, бүх айл өрхийг л тойрно. Тэгэхээр нэг энэ зүйлүүдийгээ бүгдээрээ нэг хараад энд ямар нэг ус төржил байлгүй, ямар нэг бас хүмүүсийн зовлонгоор амьдралаар нь тоглолт хийлгүүгээр энэ асуудалтай бол нэг тийшээг нь очих ийм цаг үе бол өнөөдөр бол үнэхээр ирсэн байгаа. 15 онд болдгоо мэхэд эргэжил тэрний дараа жил бид нар бол энэ асуудлаа зэгцэлж нэг тийш нь бол хийхээс өөр арга байхгүй. Гэхдээ сая бас бид нар бол нэлээд бас урагшаага том алхачлаа гэдгийг би нөгөө боломжийн гэдгээр хэлээд байгаа. Таны одоо ингээд нэг асуудлаа ойлголцоо гэдэг энэ учирлал гэх юм уу да. Энийг эргээд би энэ ярианд орно. Тэгвэл би нэгэнд хүүхэд алдарт их гэд ингээд явцсан болохоор би яг тантай ярилцлаганд орохын ерөөсөө 2 хоногийн өмнө гадаад тамилтад явж байгаа зэрлэг Брус машинтай холбоотой мэдээллийг жоохон миний чихний хажуугаар өнгөрцөн. Тэр одоо юу болоод өнгөргөө? Яг уу Брус машин ер нь машины татвараа хэдүүлээ нэг харах уу барих уу гэдэг асуудал. Гэтэ энэ эргээд орон нутгаа төсөв борно шүү дээ. Одоо чи Улаанбаатар хотод Улаанбаатар хотын төсөв рүү. Энэ дээр бол төвлөрсөн төсөв дээр ямар нэг орлого олно гэдэг ийм санаа зорилго бол сангийн яам засгийн газар бол агуулаагүй. Аймаг орон нутгтаа бас тэр нь одоо өөрийнхөө орон нутгийн төсөвт ороод явна. Нөгөө орон нутгийнхаа зам бусад юм сайжруулахад ороод явна шүү дээ. Би тэгээд яаж хүмүүстэй ойлгуулах вэ гэдээ бас бодлоо л та. Ингээд мэдээж машины асуулт гарах байх гэдэг. Одоо бол Брус машиныг бол хамгийн хямдхан ингээд нэг 4 за муу нь бол мэдээж 4 5 саяас хулаад нэг дунд чинь 6 7 хамгийн муу загвар нь шүү дээ. Одоо 10 11 дугаар загвар. Дээшээ 20 30 дугаар загвар нь 16 сая эдэргээд. Нэг хөл бөмбөгчин худалдаж авлаа гэж бид их сонсдог. Хөл бөмбөгийн спортер нэг баг одоо Роналдог 80 сая доллараар байлиг 85 сая доллараар авлаа гэдэг. Гэхдээ тэр баг ингэж худалдаж авахдаа эргээд энэ нөхөрт багтан мөнгө төлөхөөс гадна дахиад бид нэр сарынхан цалингийн үгэн шүү. Тийм учраас нөгөө 80 сая доллар дээр нэмээд 10 сая 15 сая доллар төлнө гэж хүн боддог шүү. Тэрнтэй адилхан машин авж байгаа хүмүүс за би машин авлаа. Бензиндээ зардал гарна, автомашины зогсоолд зардал гарна, гаражинд зардал гарна, хотын одоо төв хэсгээр явхад магадгүй замын мөнгө төлдөг болно гэд. Явандаа тийм зүйл рүү бид нар орох байх л та. Тэгэхээр машин авж байгаа хүн дараа нь бас нөгөө даатгал эдэргээд зөндөө олон зардал гарна гэдгийг бол мэдэж авах хэрэгтэй. Тэгээ 10 хэдэн сая төгрөгөөр 10 сая төгрөгөөр ингээд машин авж байгаа хүмүүс одоо өнөөдөр төлж байгаа нэг удаа төлж байгаа 30 мянган төгрөг чинь за нэг 100 мянга руу дөхөж төлөх юм байна гэдэг асуудлыгаа бас хаана бид нар ойлголцох ёстой. Яг тэгэхэд манайхан зөрж юу яаж яах вэ? Брус чинь ядуучуудын машин байхгүй. Яагаад та нар татвар нэмж байгаа гэдэг асуудлыг ярьж байгаа.
Брус машин хэлээр орто онцгой татвар төлдөг. Нөгөө хайбрид гэдгээрээ бол ингээд бид нар бүх чөлөөлтийг хийгээд явдаг. Тийм учраас олон улсын жишгээр бол ядуучуудын машин гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Машинтай хүнийг бол бас боломжийн амьдралтай хүн гээл явдаг. Манайхан ч өөрсдөө ингээд одоо айл өрх болгон шахуу орог машинтай болчихлоо тийм. Гэхдээ дахиад манайхаа одоо ярьж байгаа хуулийн дээрээ бас ингээд нийгмээ хараад хүмүүсийн юуг хараад санаа оноог хараад брус машин дээрээ дахиад тэр нэмэгчээсэн татвараа одоо жишээлбэл болцоод хуучин гарна хэвээрээ явъя гэдэг ингээд явж байгаа юм. Гэтэ нэг иймэрхүү зүйлүүдэд дахиад нөгөө одоо эмоц дарагдсан учраас бүх юм дарагдсан учраас эргэж нэг нийгэмдээ хилцүүлэг хийя. Эдийн засагчд нь яри, хүмүүс нь өөрсдөө яри. Ер нь бид нар энэ зөв юм уу, үгүй юм уу гэдэг. Тэгэхээр огт мөнгө төлөхгүйгээр машин ундаг, огт мөнгө төлөхгүйгээр одоо замаар явдаг. Энэ асуудлуудад маань явандаа нөгөө нийгмийнхаа мөн чанараас болоод явандаа бол бас байхгүй болох байх л да. Та одоо тэгээд учрал руугаа орохоос өөр аргагүй болчихлоо. Бид нар би яагаад энийг хэлж байгаа би таны ярилцлагуудыг уншижсэн чинь 11 онд Ардчилсан намын улсын хурал дахь бүлгийн дарга бахта сэтгүүлч Ганч эмэгтэй хийсэн ярилцлага дээр ерөөсөө утга учир муутай энэ популизм улсын хөгжлийг яаж хойшин татж байгаа тухай тэр үед л яриад байсан байна л да. Өнөөдөр харин ямар ч байсан популизмыг нэг энэ популизм хийгээд энэ чинь утгагүй яриа штэ гэдэг ойлгодог болчих. Гэхдээ л энэ хэр зэрэг одоо та энэ 2 сард энийг одоо биеэрээ яаж мэдрэв? Гэхдээ яг хоо популизм гэдэг тэрхээр би одоо нэг хувь хүний тухай ярихгүй байгаа шүү дээ. Үзэгдлийн тухай, мөн чанар, зарчмын тухай бас нэг юм жижигхэн үнд зүйл юм шиг болчиход байгаа одоо манад бүр. Тэрний тухай ярихаар л маргааш нь надлуу баахан энэ тэндээс баахан юун гой мой гэдэг ингээд эхэлдэг л дээ. Тийм учраас би хүний тухай бас яриаггүй шүү. Би энийгээ төрүүлж. Хоёрдугаарт ингээд манай одоо мөнх баясгалан сэтгүүлч нэг баахан сэтгүүлч нар Америк нэг явсан ш Детройтод очиод тэнд нэг ингээд сэлэм эргүүлдэг нөхөр популизм ясаар бол хотын мэр болоод гараад ирж. Тэгэхээр тэр хот өнөөдөр одоо сүнстэй хот гэдэг нэг аваад явж байгаа ш. Бүх байшин барилга, эдийн засгийн дампуурал бид нар ийм юмны үр төлбөрийг бусад улсуудад жишээ байхад яагаад заавал биеэрээ бид нар амсаж туулах гээд байгаа юм бэ? Би бол популизмыг юутай зөрж хэлэх үү, яах уу гэхээр надад бол нэг тийм сайхан гялгар цаастаа, гадуураа гялгар цаастаа тийм нэг хортооч ихэр шиг л санагдаад байгаа юм л. Тэг тийм нэг хуурамч хайр. Тухайн үед ингээл хүмүүс гоё алга тасчээвэл тэрэндээ өөрөө ингээл гоё сэтгэлийн таашаал аваад би болж ийн гэл. Гэхдээ тэр нь маргааш бидний үр хүүхдүүдийн ирээдүг хулгайлаад авч явж яадаг. Тэр нь маргааш Монгол орны ирээдүг нь бас хулгайлаад авч явж яадаг. Ийм муухай хортооч ихэр гэдгээ бид нар бол өнөөдөр бас ойлгохгүй болохгүй л. Популизм болгон өнөөдөр өртөгтэй, төлбөртэй. Одоо сая алдартай хүүхдүүд дээр популизм хийлээ шүү дээ. Энэ шиг одоо хайртай юм байхгүй болоод явлаа. Асуудлаа шийдвэрлээ. Бид нар нөгөө талд нь ямар өртөг төлж гэнэ үү гэхээр энэ жил дэлхийд даяар бензиний үн унж хахад манай бензиний үн дагаад унах байсан. Тэрэн дээрээ бид нар татвар тавиад бензинийхаа үнийг уналгүйгээр татвараараа. Гэхдээ бензиний үн өсөхгүй л дээ. Ягаад тэгэхээр бид нар бас жоохон юм зай байгаа учраас. Гэхдээ тэр гарч ирсэн татвараар авсан мөнгөө бид нар дахиж нөгөө халамжиндаа авчиж зарцуулахаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу? Энэ бол популизмын өртөг. Энэ бол популизмын үнцэн. Энэ бол тэрнээс биш хайр биш байхгүй юу? Энэ бол асуудал шийдэж байгаа хэлбэр өөрөө биш болоод байгаа маа. Тэг ийм зүйлүүдэл бүгдээрээ ойлгоо. Та намайг одоо дахиад учрлаад гэх баха л да. Алга таашилт гэснээс таны үгэн дотор байсан л да. Засгийн газар хэцүү шийдвэрүүд гарганаа. Бүгдийг алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой гэсэн. Тэгвэл тэгээд та сая баахан өвчлөлчлээ. Алга ташиж хүлээж авсан шийдвэр байгаа юм уу? Дахиад би одоо ингээ гой 20 мянгатын дэвсгэрт юм уу эсвэл $100 дэвсгэрт байвал хүн болгон алга ташигл баг. Ягаад тэгэхээр хүн болгон таалагдах учраас. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр бол 100% алга ташуулах шийдвэр амьдралд ер нь их ховордоо. Тийм учраас зүгээр гаргасан сая өнгөрсөн одоо ерөнхий сайдаар томилогдоод 2 сарын хугацаа үлдлээ. Хийсэн ажлууд ярих юм бол одоо жишээлбэл бид нар хайгуулаа 4 жил зогссон байсан энэ хайгуулгын ажлыг сэргээж чадлаа. Хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарын бизнесийнхэн бол алга ташиж байгаа гэж би бол бодож байгаа. Төсвийнхаа энэ бас шинжилгээ том алхам хийлээ. Учир мэддэг хүмүүс наан цаантай түрүүний миний хэлээд байгаа учирлын наан цааныг ойлгож байгаа хүмүүсийг би бас алга ташиж байгаа болов уу гэж гордож байгаа. Тэгээд гацууртын том ордыг хөтлөх боллоо. Сая улсын их хурл засгийн газар бид нар хамтарч байгаа. Дахиад нөгөө хөрөнгө оруулагчид тэднэр лөө бол бас тодорхой би бол бас мессеж очиж байгаа болов дохио очиж байгаа болов тэр хүмүүс бас алга тасж байгаа болов гэж ингэж бодож байгаа. 106 лицензийн асуудлаа бид нар урт нэртэйгээс бусдуулан бүгдээр ингэ шийдэл. Бас энэ хөрөнгө оруулагчид алга тасж байгаа болов бид нар сургуулиудаа жишээлбэл
одоо концессорч тэр тусламжаач тэр нэлээд олон сургуулиуд барихаар бас шийдвэр гаргалаа. Хүүхдүүд алга тасч байгаа болов уу гэж ингэж бодож байгаа. Гурван талт хилцээрээ хийлээ. Монголын үйлдвэрчний хэвлэл ажил олгогчтойгоо энэ хилцээрээ амжилттай яваад дуусгаж чадлаа. За энийг Чингисийн талбай дээр өдөр болгон жагсаал болоод байхгүй нэгэд манай хөгшчүүл юм уу тайван амглан байдлыг хүсэж байгаа иргэд алга тасч байгаа болов уу гэж би бас ингэж бодож байгаа. 5 толгойн хилцээр бол эхлээд явчлаа. Бас энийг юм олон жил зогсон юм хөдөлгөндөө гэдээ бас тодорхой хэмжээний хүмүүс бас алга тасч байгаа болов уу гэд. Үрийн таазынхаа асуудлыг бид нар бас тодорхой хэмжээгээр шийдчихлээ. Бас ингээ олон жил гацсан энэ асуудал нэг тийшээ бас ингээ хөдөлж जैндаа гэж хүмүүс бас ажиллагч хүмүүс бол байгаа болов уу гэд. Мянганы сорилын сангийнхаа 2 дугаар компактыг одоо гэрээг эхлүүллээ. Монгол бас тодорхой хэмжээний нэлээд том хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Эдийн засаг тэлнэ гэсэн утгатай. Тэгэхээр баг энийг бас сонсон хүмүүс алга тасч байгаа болов уу гэд. Японтой EPA гэдэг одоо эдийн засгийн хамтын ажиллагааны том гэрээгээ бид нар шийдэж чадлаа. Бас олон хөрөнгө оруулагчид, үйлдвэр эрхлэгчид Монгол иргэд бас алга ташиж хүлээж авах болов уу гэж ингэж бас бодож байгаа маа. Тэгээ шатгууны хөтөлбөрийг бид нар бас Монгол банкны санхүүжилттэй нөгөө тусгай хөтөлбөрүүдээс бид нар гаргаад авчлаа. Одоо шатгуун одоо өөрөө өөрийгөө аваад явчих юм чадвартай болчихлоо. Бас энэ тодорхой хэмжээний хүмүүст нь бас алга тассан. Тэгэхээр таны нөгөө асуусан алга тасж байгаа шийдвэр гарах уу гэхээр тодорхой зорж очиж байгаа тэр хүмүүс дээр ямар ч байсан бас нэг нуруугийн амраасан ачаанаас нь үргэлжсэн ийм шийдвэрүүдийг болсон өнгөрсөн 2 сарын хугацаанд бас нилээдгүйг бол гаргачлаа л гэж ингэж хэлхийг хүсэж байна. Та сая сургуулиудын тухай ярьчлаа. Тэгэхээр эн чинь бол өнгөрч засгийн газрын хуралдаанаар 21 сургууль барих хаттын буцалтгуу тусламжийг тэрэн чиглүүлчихлээ шүү дээ, тий. Яагаад ингэж шийдэв? Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд таны энэ шийдвэр та энийгээ юу гэж тайлбарлах вэ? Яг гоо би түрүүсэн төсвөр дээр 7% хөрөнгө оруулалт байна. Бид нар бол үнэхээр шинэ юм эхэлж чадахгүй байгаа. Хүүхдүүд 3 ээлжээр, бүр зарим сургууль дээр 4 ээлжээр хүртэл хичээлж. Жох хүүхдүүд орой гэртээ харгаасаа хайж гэн, хашаанд харанхууд явж гэн. Тэгэхээр эхний ээлжинд энэ 3 ээлж, 4 ээлж рүү хичээлж байгаа энэ сургуулиудынхаа асуудлыг бид нар шийдэхгүй болохгүй. 21 сургууль бол яг үндсэндээ тэр зорилго. Тэгэхээр бол эхний ээлжинд бол бас жоохон нийслэл хотлоо асуудлууд бол нэлээд шийдэгдэж байгаа л та. Тэгээ энэ асуудлуудыг маш яралтай хөрөнгөний их үүсвэртэй буцалтгуу тусламжаар бидэрт бол 2 буцалтгуу тусламжийн багц байсан. Нэгдүгээрхээр нь бол өдөө сургуулаа шийдэж байгаа. Өшөө бас дахиад засгийн газраас концессийнхаа гэрээгээр одоо 72 баг сургууль цэцэрлэг барих энэ асуудлыг бас Эрдэнэт сайдад гэрээнд гар үсэг зурх эрхийг бас засгийн газраар бол шийдэж бид нар бас гаргалаа. Тэгэхээр зэрэг ингээд хаана болцоо байна тэр чиглэлийнхаа зүйлүүдийг бол энэ засгийн газар руу шийдэж явна. Өөр нэг тусламжийн нөгөө багцаар нь шийдэх гол асуудал бол газын үйлдвэр Улаанбаатар техникийн ээлжинд. Тэгэхээр хамгийн их хөрөнгө мөнгө шаардлагатай Улаанбаатар хотод сүлжээ нөгөө түгээх сүлжээг нь байгуулахын зардлаа бид нар бас тусламжийнхаа багцаар шийдээд Улаанбаатар хотод энэ газын үйлдвэрийнхаа асуудлыг шийдэх юм бол одоо нөгөө Улаанбаатарын хамгийн том асуудал байгаа утааны асуудлаа бид нар шийдэх чиглэл дээр бол бас нэлээд том урагшаага алж. Энэ бол манай засгийн газрын бас ойрын хугацаанд барьж авч шийдэх ийм нэг том асуудал бол байгаа юм аа гэдэг. Ягарахгүй утаа бол амар юм байна. Би тэгээд сая бид нар ингээд гадаад очиод ингэсэн чинь манай найруулагч оператор бид 3. Өөрөөсөө бөөрөнх утааны үнэртэй 3 хүн боллаа штэ. Тэгээд надад яагаад ч бодсон байхгүй. Манай дараанараас үнэртгэл байж таарна да. Гадаадд. Тэгэхээр энэ утаа бол зүгээр тийм жижиг юм шиг бид нар зөвхөн өнөөдөр энэ дотроо яриад байгаа мөртлөөс цаашаа Монголын үнэр үнэртэж чинь гэд гадаадд байдаг монгол хүмүүс ном гэрээ санахаараа Монголоос ирсэн номоо үнэртдэг гэж шүү дээ. Номон дотор хүртэл орсон байдаг гэж. Тэр энэ асуудлууд бол үнэхээр чухал асуудлууд болж таарч байна л да. Энийг хийхээс ураа өөр нэг асуулт байна. Танай тэргүүлж байгаа засгийн газрын одоо төрийн өмчийн хувьчлалын бодлогыг одоо нэлээд яриад байна шүү дээ. Тэгтээ энэ 26-ны өдөр болсон уралдаанаар Мяд дуур драмын театрын менежментийн хувьслыг та онцгойлоод ирсэн. Яагаад? Ер нь яг таны нэр дуудсан объектуудаас илүү би ер нь нийгмийн салбарын хувьчлал гэдэг утгаар нь ярьж байгаа. Одоо өнөөдөр санхүү эдийн засгийн дээд сургуулийг хараад үз. Захирлын томилход төр оролцож гинөө, сайд оролцож гинөө байхгүй. Тэнд өөрийн гэсэн удирдах зөвлөлтөө асуудлуудаа өөрсдөө шийдээд явдаг ийм зөв тогтолцоонд бол орцсон байна. Яагаад Монгол Улсын их сургууль эсвэл ШүТИС юм уу, Ангаах гэдэг ч юм уу энэ сургуулиуд маань ийм тогтолцоор орж болохгүй гэж. Яагаад улс төрчдөөс хамааралтай байх хэвтэй. Яагаад энэ сургуулиуд руу бас эмнэлгийн захирал томилоход юу болдог вүлээ? Одоо ингээл өчн тэр захирал нь суулт ажил хаялт гээл хамт олон хүлээж авахгүй гэл
Энэ бүх зүйлүүдээс төр өөрө татгалзах хэрэгтэй. Өнөөдөр тэнд удирдах зөвлөлүүд нь байгуулдаг. Тэнд нь бизнесийнх нь орцсон, мэрэгжлийн хүмүүс нь нөгөө яг энэ одоо ангаах юм уу боловсролын салбар дээр, эрүүл мэнд дээр юм хийн гэж байгаа тэр хүмүүсээс нь бүрдсэн удирдах зөвлөлтөөгөө захирлуудаа томилдог. Тэрнлүүн тэгээ хөрөнгө оруулалтаа өөрсдөө бие дагаа шийдэж явдаг. Энэ менежментийн тогтолцоог нийгмийн салбарт одоо энэ нийгмийн салбарт компани удирдлагын хэлбэрийг оруулж байгаа гэсэн үг. Энэ юм бол манай засгийн газрын одоо үлдэж байгаа хугацаанд хэрэгжүүлэх хамгийн том асуудал болно. Төрийн өмчийн хорооныхон холбогдох бусад бүх байгууллагуудыг суугаад бол шахаж байгаа. Асуудал энэ утгагүй бас энэ хүрээндээ шийдэгдэнэ. Энд чинь өөрөө улс төрийн оролцоо аягүй их байгаад идэг штеп. Тэр оролцоог нь үгүй болгоё гэж. Энэ улс төрийн оролцоо болгох хүсэл сонирхол нь улс төрчдөд нь яг байгаа мó? Тэгэхээр одоо Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрынхаа байр суурийг тайлбарлаж байна. Тэгэхээр энэ одоо цаг нь ирчээ. Бид нар одоо 20 хэдэн жил ингэж явлаа. Тэгээд их сургуулиуд хаана байна, имлэг хаана байна. Ер нь бол яг хөө гэхдээ зөвхөн энэ удирдлагын тогтолцоо, засаглалын солиод асуудал бол шийдэгдэхгүй л дээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбар дээр хийж байгаа энэ бүх өөрчлөлтүүдийг бид нэр цогцоор нь авч үзэх энэ асуудлаа одоо эрүүл мэндийн сайд ахлаад явж байгаа. Эний бол эхний ажлууд нь хийгдээд эхэлсэн. Эмийн бүртгэлээс ахуулаад хийж одоо засаглалуун, санхүүжилтлүүн, мөн эмчилгээ үйлчилгээнүүд нь орно. Ихтэй сургуулиудыгаа бас яг тийм утгаар нь өөрчлөх энэ асуудлуудаа бол хийгээд бариад аваад явах юм байнамаа. Тэгээ энэ их ойлголцлоос л эхлэх хэрэгтэй юм байна да. Энэ зөв юм а гэдгийг ойлгуулах. Гол нь манлайлал хэрэгтэй. Гол нь эргээд шийдвэр хүсэгчд маань энийг хүсэх хэрэгтэй. Харин тийм. Тэгэхгүй бол шийдвэр хүсэгчд нь яаман засгийн газар нь энийг хүсэхгүй, улс төрчид нь хүсэхгүй бол энэ асуудлууд маань бас өөрөө урагшаа явахгүй л дээ. Томилгоо гэснээр та тэр суулт муултын тухай сайн ярьчлаа. Ерөөсөө төрийн алба, ажил салгарталт гэдэг энэ ерөөсөө тасралтгүй тийм шиг ийм үйл явдал болчлоо шүү дээ. Халаа сэлгээ хэр хийгдсэн бэ? Сая одоо энэ таныг томилтохоос өмнө чинь бүх яам ажиллаа хийхээ байжээ. Тэнд ажил хийж байгаа хүн алгаа гэдэг баахан яриа явсан. Яг уу засгийн хооронд бол тийм шөмжлүүд их болдог. Дараа нь гарсныхан дараа нь бас халаа сэлгээ томилгоо гэдэг асуудлууд байнга үүсдэг. Ялангуяа сая бид нар чинь би түрүү хэлсэн төсвийнхаа хүрээнд оруулаад бас энэ яам агентлагууд маань сүүлийн жилүүдэд дандаа одоо өсөө томроод явцсан байна. Энийг яаж чихний ээж нь барьж авъя. Бас тодорхой болох хэмжээгээр нь басгаад авъя гэдэг 15% бас энэ асуудлаа бол зөвхөн яам тамга дээр шүү дээ. Би бол бусад газар руу оруулаагүй юм эдийн засаг хүнд байгаа үед. Тэр үеэр бол бас тодорхой хэмжээний хөдөлгөөн бол гарсныг бол үүсэхгүй. Ер нь бол одоо засгийн газар бараг би одоо энэ сарда багтаагаад гэж хэлчих байх. 2 сарын их гэхэд бол их хурл руу нэг том хуулийн төсөл өргөн байрна. Энэ бол төрийн албаны тухай хуулийн төсөл. Төрийн албаны тухай хуулийн төсөлтөд яг энэ асуудлуудыг бид нар оруулаад энэ хууль эрх зүйн орчингоо нэг шинжилэн зохион байгуулсан байхад энэ асуудал бол ямар ч байсан бол шинэ одоо шийдлийнхаа түвшинд бол гарчих болцоо нь бол гарна гэж ингэж харж байгаа. Халаа сэлгийг нэгэн ярьснах та бол одоо улс төрд бас л олон жил явж байгаа хүнтэй. Ерөөсөө л намууд солигдох тооронд мэрэгжлийн бос хүмүүс ажил албан тушаал дээр очдог байсаар л байна. Энэ юу н хизээ зогсох юм бэ? Та бол маш том зорилтууд авч байна. Энэ зорилтуудад энэ багтаж байгаа юу? Энэ богино хугацаа байгаа ч гэсэн. Одоо энэ оны хаврын чуулганаас эхлээд бид нар бас нэлээд том асуудал ярина. Тэн дотор бол бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал хүртлээ ороод бол ярьчих болцоо байгаа. Яг энэ засаглалуудаа бэхжүүлэх, нөгөө сонгодог парламентын тогтолцоонтой орох, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох, шүүх засаглалынхаа энэ хэмжээ хязгаарыг тогтоох гэдэг. Энэ асуудлууд дотор бид нар бол нэлээд суурьасаа бол бас хөдөлгөөнөө хийгээд өгөхөд таны энэ гарч байгаа асуудлууд бол гарахгүй л дээ. Ерөнхийдөө ямар ч байсан шийдэгдэх тэр нөхцөл болцоо нь бол одоо бүрдэх болцоонд гарах юм байна. Тэгэхээр төрийн алба нь төрийн албаараа, улс төрийн алба нь улс төрийн албаараа үлддэг. Улс төрийн алба доторх томилгоонууд нь өөрсдөө багийнхаа зарчмаар явдаг гэдэг ингээд энэ асуудлууд нэлээд шийдэгдээд ирсэн тохиолдолд бол бас өнөөдрийн ярьж байгаа дутагдлуу, зөрчлүүд бол цаашдаа бол үндсэндээ алга болох энэ шинжиндээ бол орох юм байнамаа. За бизнесийн хувийн хвшлийн эхний асуудлыг бас танд тавихгүй болохгүй байна л да. Засаглалыг боловсронгуй болохгүй бол энэ гомдол хувийн хвшлийнхэн тасрахгүй янзтай байх шиг байна. Бас л том зорилт. Бас л хугацаа бага. Ямар арга хэмжээ авах вэ? За бизнесийнхэнтэй бол бид нар бас нэлээд уулзалцж байгаа. Сая бид нар бас эдийн засгийн ил тодын өршөөлийн том хуулиа бол улсын их хурлд өргөн барьлаа. Бизнесийнхнийг нэлээд чөлөөтэй болгох, шинээр бол бизнестэй ирч хүчтэйгээр болох энэ болцоог нь гаргах тал дээр бол бид нар бол энэ хууль маань бас нэлээд том асуудлыг бол шийдэж өгөх болов уу гэж харж байгаа. Дээрээс нь зөвшөөрөл хяналтын тухай хуулиуд. Өнөөдөр бид нэр зөвшөөрөл гэдэг нэртэй хориглолтын тухай хууль яваад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг
хяналтыгаа яаж хийж явах юм? Одоо бизнесийнхнийг хүсээгүй багт нь очиж татврыг хурааж авахдаа баярлалаа гэж хэлдэг мөртлөө хүсээгүй багт нь явж очиод торгоол бахан мөнгөнүүд одоо татвар элдв зөрчлүүд илрүүлээл ингээл тавиад байна нэтэр гэл. Ерөөсөө нэг тийм битүү дарамтанд ор өнөдөр манай бизнесийнхэн ажиллаж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг энэ зүйлийг нь тавьж өгөх хэрэгтэй. Тэгээ би мэргэжлийн хяналтын даргыг, татврын даргыг дуудаад өрөөндөө бас энэ чиглэлийн хяналтууд бүх юмнуудаа зогсоо. Наад бизнесийнхээ жоохон нурууг нь амраа гэдэг чиглэл өгсөн. Гэхдээ нэгэн тэнд тогтолцоо ажиллаж байхад бол энэ асуудлууд бол ерөөсөө явахгүй. Тийм учраас зөвшөөрлийн тусгай зөвшөөрөл одоо олгож байгаа энэ хуулиудаараа зөвшөөрлийн тухай хуулийг гаргаад шийдэ гэдэг энэ одоо их хурл дээр энэ хууль бол хэлцэгдэж явах чинь. Зөвшөөрлийн тухай хууль энэ нь бол нөгөө бизнес дээлтэй тэр орчинг бол бий болгох зөвшөөрлүүд дээрх хүн суртлуудыг алга болох энэ ажлуудыг бол нэлээд гайгүй бол нуглана. Хяналтын тухай хууль байна. Одоо энэ явж байгаа мэргэжлийн хяналтын бүх хяналтуудыг яг хууль дүрмэнд нь ордог, төлөвлөгөөтэй төлөвлөгөөгөө юмыг шалгахын тулд шалгадаг биш. Эрсдэлээр суурилсан шинэ тогтолцоо руу н орвол энэ асуудлаа бол шийднэ. За дээрэс нэг засгийн газар дээр одоо хийж байгаа нь бид нар шилэн дансны хууль гарсан. Шилэн дансны хуультайгаа хамт энэ хяналтын шалгалт явж байгаа энэ асуудлуудаа бүгдээр ингээд хяналт тавьдаг юм тусдаа одоо том цахим хуудас ажиллуулах гэж. Тэн дээр аль байгууллага очиж тэр бизнесийн байгууллага дээр очиж шалгалт хийсэн. Тэрийг нь шалгалт хийж байгаа байгууллага заавал бүртгүүлдэг өөрөө. Тэгээд ямар дүгнэлт гаргасан юу хийсэн гэдгээ явж идэг. Нөгөө талаас нь компаниуд манай дээр ийм шалгалт хурж ирээд явлаа. Хотынхын, дүүргийнх нь, ерөнхий газрынх нь гэх. Тэгэхээр хаана их шалгалт яваад байна, хаана очиж зөвшөөрлгүй шалгаад байна гэдгээ бид нар хяндаг болно гэсэн үг. Тэгээд нөгөө хяналтгүй зөвшөөрлгүй шалгалт хийж байгаа нөхдүүд дээрээ хариуцлага тооцдог. Одоо шилэн данс дээр чинь хариуцлага тооцсон шүү дээ. Татвар төлөгчний мөнгийг яаж үржинэ гэдэгтэй адилхан. Тэрэн дээр бас хяналтгүй одоо хяналт очиж хийж байгаа тэр хүмүүсийг бид нар бас төр нь өөрөө хяндаг. Энэ тогтолцоогоо бол бас бий болж байгаа юм аа. Маш олон том асуудлуудын тухай та бүхэн одоо хэдэн минутаас ярьчих вэ? 30-аад минутаас ярьчлаа шүү дээ. Тэгэхээр би эдийн засаг гэж хэлсэн мөртлөөсөө ерөөсөө л энэ бол тэргүүлэх чиглэл гэд хэлсэн. Одоо хойлоо жоохон энийг дахиад тодтгоё. Яг юу юм? Мэдээж хэрэг энэ богино хугацаанд таны ерөнхий сайдын хугацаа их онцлог. Тэр гол тэргүүлэх чиглэлд эсвэл одоо бүр ингэж наривчлах юм бол юун дээр фокуслж байна? Одоо л үнэхээр эдийн засаг 3 удаа хийсэн бол энэ зүгээр нэг үгийн давтамж бол биш л дээ. Энэ бол бидний хувьд бол асуудалд хандах хандлага. Бидний хувьд асуудлыг онцгойлж байгаа. Бидний хувьд хамгийн тэргүүлэх чиглэл юу юм бэ гэдгийг л гол нь хэлэх гэдэг. Тэгээд энэ эдийн засгийг дээшлүүлэхэд бидэрт юуны өмнө асуудал хаанаас үүсэх, хөрөнгө оруулалтаас үүсэх. Хөрөнгө оруулалтаа оруулж ирэх. Түрүүн хэлдэг энэ эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс бид нар юу гарах вэ? Хувийн сектор дээр толгуурлаж байна. Хувийн секторын ажиллахын болцоог нь өгөх. Нөгөө том төсөл хөтөлбөрүүдэд явуулах. Тэгээ хамгийн гол нь бас үйлдвэрээ хөгжүүлэх. Одоо үйлдвэр хөгжүүлэх гэл ингээд яхад жижигхэн зүйлээс эхэлж байгаа юм л да. Одоо ингээд Японтой би түрүү хэлсэн EPA гэдэг энэ хилцээр хийгээд одоо утгагүй 2 сард гарын үсэг зурах чинь сая их хурлын байнгын ороод живсэлч. Ийм жижигхэн зүйлээс эхэлж байгаа. Би бас өнөөдөр телевиз үзэхэд хэрэг болох болов уу гэдэг. Би түрүүн танаас асуусан хэлэхгүй байсан. Би харин өнөөдөр яг энэ ярьцлаган дээр тайлбарж өгье. Энэ нэг жижигхэн юм одоо төмөрлөг байгаа үст тийм ээ. Энэ хөнгөн цагаан энэ хайш. Энэ бол нөгөө Canon гэдэг олон хувилах машин дотор ордог төхөөрөмж. Тэгээ энэ төхөөрөмжийг одоо бид нар яаж яах вэ? Японоос энэ түүхий эдийг оруулж ирээд энд одоо манай компани энийг бол угсарч байгаа. Энэ Sankotech гэдэг ийм компани одоо ингээд танилцуулга нь чи явж байгаа. Тэгээ энэ компани угсраад энэ бүх зүйлүүдийг хийгээд буцаагаад эргүүлээд Японд руу одоо энийг буцаагаад явуулчих. Тэр нөгөө EPA байгуулагдахаар Японоос энэ юу н одоо жишээлбэл татваргүй орж ирнэ. Буцаад энэ хийсэн төхөөрөмж маань татваргүй Япон руу гарна гэсэн үг. Тэнд очиж тэр 120 эдэн сая хүнтэй эдийн засаг руу орж ийн юм маань өөрсдөө явах. Ийм жижиг зүйлээс л Монголд үйлдвэрүүд одоо хөгжих хэрэгтэй юм аа. Одоо жишээлбэл энэ эд ангиудыг дараа нь Японоос оруулж ирдэг биш. Монголдоо энийг хийгээд тэгээ угсраад гаргадаг энэ зүйлүүд маань үйлдвэр маань өөрөө явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд Японтой хийж байгаа чөлөө тодтолтооны гэрээ дараа нь бусад улсуудтай хийх гэрээ Монгол дандаа ийм боломж өгнө. Монголчууд өөрсдөө маш тийм мундаг хүмүүс л те. Юу гэхээр зэрэг одоо жишээлбэл Volkswagen гэдэг одоо дэлхийн том машины компани байдаг ш. Тэр компани одоо жишээлбэл өрүүлнийх нь арьс хийж. Тэрийг бол манай монголчууд бүгдээрээ одоо Volkswagen-ийн үйлдвэрт тэр Европт ажилладаг одоо Чехт байдаг том үйлдвэр нь бол ихэнх нь одоо гол ажиллаж нь монголчууд. Тэр үйлдвэрийг жишээлбэл Монголдо байгуулъя. Монголоос энэ асуудалгаа хятад руу юм уу
Европ руу гаргачихдаг. Одоо энэ жижигхэн чихэр байна. Энэ бол Монголын Jamz Labs-ыг Японд авчиж Японы компани ийм чихэр хийгээд гаргачихж байгаа байхгүй. Тэгэхэд Jamz Labs бол амталддаг. Одоо сая манай EPA-гийн ажлын хэсгийнхэн маань их хурлд энийг орж бас гишүүдэд тайлбарж өгч гаргаж ирсэн. Тэгээ энэ Монголын Jamz Labs-та чихрийг яагаад Японд үйлдвэрлэж байгаа юм бэ? Энэ чихрийг одоо технологийн Японоос оруулж ирээд манай үйлдвэрүүд жишээлбэл үйлдвэрлээд одоо эдээд сурцсан Японыхон зах зээлөнд гаргаж идэг. Гэх мэтийн ийм зүйлүүдийг хийгээд тэгэхээр эдийн засаг чинь өөрөө их энгийн жижиг зүйлээс эхэлнэ. Энийг бодлогоор, татвараараа мөн одоо хөрөнгө санхүүгээр ингээд дэмжиж өгөх юм бол төрийн бодлого явах юм бол энэ асуудлууд нь бол өөрөө шийдэгдээд явах бүрэн болцоо нь бол байгаамаа л гэж. Ийм жижиг энгийн тэгээд хажууд байгаа боломжийн тухай та ярьж л да. Гэтэл бид нар ч одоо эндээ яагаад байгаа юм? Тариаланчид нэг тал, гурил үйлдвэрлэгчид нэг тал. Тэгээ яам нь бас нэг тал юм аашийн. Одоо маргааш манай энүүгээр судлаачид бас ярилцаж хэлцэх гэж л да. Энийг одоо яаж хийх вэ? Бид нар ч яамч нэг сүрхий шинэ тал үүсгээд байгаа юм байхгүй. Дунд нь ороод нэг зөв зохицуулчээ гэдэг. Одоо үүсээд байгаа нь асуудал нь бас дахиад одоо сэтгэл хөдлөлөө тайван болгоод асуудал нь харахад бол их энгийн харагдчих. Одоо манай тариаланч дээр 70,000 тонн буудаа байна. Гурилын үйлдвэрт 90-100 мянган тонн буудаа хэрэгтэй. Одоо энэ жил дараагийн ургац хүртэл. Гурилын үйлдвэр юу ярьж байгаа нөхөр энэ 70,000 тонн гурилын цавуулг нь хүрэхгүй байна. Тэгэхээр нөгөө цагаан сарын бууз наалтахгүй, унаад байна, ёроолно. Эсвэл одоо гурилан бүтээгдэхүүн хийх шаардлага хангахгүй байна. Нэг 20,000 тонн цавуулг ихтэй гурил гаднаас оруулаад ирээж энэ далтаа холиод тэгэх юм бол гурилын үйлдвэрүүд дээр бүтээгдэхүүн гарах гээд байна гэдэг ийм л асуудал. Тэгэхээр манай энэ даалынхан болохоор энэ хорийг оруулж ирэхгүйгээд гурилын үйлдвэрүүд нь болохоор энэ даалыг авахгүйгээл ингээд суучж байгаа байхгүй юу? Тэгэл энийгээ шийдэж чадахгүй бие биетэйгээ өсчдөг 2 3 хүний хоорондын асуудал юм шиг ярьдаг. Одоо бас энэ 2 сарын хэдэнд гинэ талбай малбай дээр бас дахиад гараад жагсхан юм шиг юм ярьж байгаа. Үгүй асуудлаа суугаад ярьчих гэсэн. Тэгээд ерөнхий сайд дээр орж ирэхэд би энэ 70,000 тонн буудаа чинь цавуулг нь хурж гэнэ хүрэхгүй байна үгдээ эхлээд яг энэ төлөөлөл нь байж байгаа бүх талын төлөөлөл нь байж байгаа тэр мэрэгжлийн хяналт бүх юмнуудаар нь шалгуулчих. Цавуулг нь хурж ирэл гурилын үйлдвэрүүд нь ав. Цавуулг нь хүрэхгүй байвал тэр 20-тоогоо нийлээд яв гэсэн гурилын одоо тариаланчдын 2 төрлийн бус байгууллага нэг нь хурж ирээд 4 сарын 1-ээс өмнө тэр 20,000 хурдаа оруулж өгөөрөө гэдэг ийм хүсэл тавиад ингээд асуудал шийдэгдээд явчих. Нөгөө холбоо нь болохоор жагсаалийнэ, ясаа цайтал үзнэ, шүүхтнэ гэж явж байгаа. Тэгэл яг яг таны хэлдэг үнэн байхгүй монголчуудын маань үндсэн нэг дүр царай нэг ийм болчиход байна гэд. Тэгэхээр нэг суугаад бие бинийгээ хүлээн зөвшөөрөөд яавал мэдээж хүн болгонд өөрийн эрх ашиг байгаа. Бүлэг болгонд үйлдвэрт нэг эрх ашиг, тариаланч нэг. Энэ эрх ашигаа харж байгаа дундынхаа нэг байж болох хувилбараа аль алихаа эрх ашиг утсан ийм зүйл дээрээ л очиж асуудал байгаа болов уу гэж ингэж харж байгаа. Эрх ашиг гэснээс эрх ашигын тухай бид нэр ярихдаа бол одоо өөрөөсөө эрх ашиг илүү чанга дуурсан нь эрх ашигаа хамгаалж байгаа юм шиг болчлоо л да. Таны бас нэг үг байсан. Асуудлыг гоё чимлэгүүрээр тодорхойлж нөгөө одоо өөрийнхөө асуудлыг тавьсан нь улсын их хурлын жүжигчд гэдэг одоо бас улсын их хурлын гишүүдийг л энэ тоомчийн үгэлдээ зогсоож байна гэж. Энэ бол таны талд хэлсэн. Өнөөдрийн сэтгүүлч Дунтангийн Болормагийн үг л шүү дээ. Ерөнхий сайдын дараачийн үг гэд одоо битүүрийн ярилцлагыг таныг одоо олон нийтэд хандж байгаа үг байдлаар тэгээ бичсэн байна л да. Тэгээ тэр үнс нүх би өнөө өглөө харсан тийм дээр бол гарсан байсан. Тэр хүмүүс таны талд бол нэлээд бичээд байна тоомчид. Зарим нэг хүмүүс санал бодлоо. Гэхдээ бас таныг шийдэмгий байл да гэж бас хэлээд байна. Үнэхээр би бас нэг зүйл хүсэж байгаа. Юу гэхээр зэрэг нийгэмд ингэж зөв ойлголцол бий болохгүйгээр асуудлаа тал талаас нь ярихгүй байж хин нэг шийдэмгий байх тухай асуудал бол ерөөсөө биш ээ. Тэгэхээр сая төсөвдөр харагдлаа шүү дээ. Асуудлаа зөв хийж чадаагүй. Тэгээ бид нөгөө зөв бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадаагүй. Популизм үйлдвэрлэлсэн нөгөө талдаа. Тэгээд ирэхээр чин зэрэг ерөөсөө болохгүй болчиход байна. Тэгэхээр асуудлаа эхний чинь хүмүүстэй зөв хүргье. Уг нөгөө Болормаа шиг нэг 10 хүн байвал нөгөө коммунизмыг чинь байгуулаад хайчин гэдэгтэй адилхан ийм хүмүүсийг л 10-аар нь 100-аар нь 1000-аар нь бий болгож чадах юм бол асуудал маань шийдэгдэж нийгэмд ойлголцол зөвшөлтсөл бол явах юм байна гэж ингэж бодоод байгаа юм. Тэгээд би өнөөдөр бас энэ уулзалтанд оролцохдоо би нийгэм рүү хүмүүс рүүгээ ямар мессеж хүргэх вэ гэдгээ бас нэлээд бодсон л доо. Шийдэмгий байхын тулд
ойлголцол хэрэгтэй юм байна. Би одоо нэг мессеж авсан юм. Би зүгээр энийг уншихад төсөв хилцэж явах үед ирсэн л дээ. Нөгөө алдартлын лодонгийн үед ингээд над руу 9413-аар хэлсэн. За би одоо хойдлын 4 номерыг хэлээд яг энэ хүн лөө бас наад дугаараа зараад миний амьд байгаа ээжд маань одонгийнх нь мөнгийг өг чамд гай боллгүй хийдгээ хийсэн хүн чиний харин газрын гаваар орсон байлгүй гэдээ одоо жишээлбэл ингэтлээ хүмүүс очиж бухимдж байгаа байхгүй юу. Яг хоо би бол ээжигээ 4 жилийн өмнө бол алдсан. Гэтэ манай ээж ингээд тэнгэрд бурхны орноос ингээд намайг бол хараа сууж байгаа гэж би бол боддог. Тэг хүмүүс ингэж бухимдж байхад хүмүүс ийм би бол тэр үед бас өөрөө их бухимдж байгаа юм л да. Энэ хөрлөө яриад нэг тэгээ дараа нь тайвшраад ингээд ботход одоо энэ хүний бурууч гэж юу аах. Бид нар бол нийгэм маань ерөнхийдөө нэг ийм байдалтай байгаа. Тийм учраас эхэлж юмаа хүрэх ёстой юм байна. Илүү олон хүмүүсийг энэ асуудал руу оролцуулж бодох ёстой юм байна. Энэ ажлыгаа сайн хийх ёстой юм байна гэдэг ийм зүйл бодогдсон. Тэгээ өнөөдөр би танаас зөрүүлээд нэг асуулаа. Танд ер нь эдийн засаг хямарч байгаа юм шиг харагдаж байна уу? Гайгүй юм шиг харагдаж байна уу? Та хоёр нь өөрөө юу гэж яг бодож байна? Би бол яг үннийг хэлэхэд яг өөр дөрөө бол нэг сар мэдрэхгүй байна. Нэг сар бас томил дээр явсан бол би өчигдөр таксинд суугаад явхад таксины жолооч таксинд сууж байгаа хүмүүсийн тоо эрс багтаж байна. Үнэхээр эн чинь бүр биднэрт лам мэдэгдэж байна гэж ярьж байгаа байхгүй юу? Харин тэгэхээр хямрал гэдэг чинь одоо би бас хэлсэн чинь хин нэг хүнийг тойрох тухай асуудал байхгүй. Эн чинь өөрөө хүн болгон дээр л нөлөөлж очдог ийм л асуудалтай. Тэгээд эдийн засаг хямарч гэнэ үү, хямраагүй байна уу гэдэг ийм одоо хэрүүл юм уу маргаан энэ дээр бол одоо цэц булаалтах үнэхээр хэрэггүй байгаа. Би ерөнхий сайд болцоод энэ асуудлынхаа гүнлөө орох, өшөө их тоонуудаа авах, үзэх гэд. Тэгээд зарим тоог хараад би зүгээр яг одоо ингээл тантай илэн далангуй ярьж байгаа юм чинь бас яг хүн тийм бодол төрд юм бэл. Ер нь огцорчул яасан юм. Эхний нэг хүн чинь ингээл янз бүрийн бодол ордог нэг тэр шүү дээ. Талбай дээр ч гэсэн бас хүмүүс жагсаал ингээд. Гэхдээ тэгээд талбай дээр хүмүүс жагслаа, засаг огцорлоо. Тэгээд яах юм? Хин нэгэн дараагийн хүн гарч ирнэ. Тэр хүн дахиад энэ тоонууд дээр очино. Хин нэг нь энэ ажлыг хийх ёстой, хин нэг нь энэ юм авч явах ёстой тийм үү? Тэгээд ирэхээр зэрэг ажиллахгүй бол үнэхээр болохгүй. Эн чинь ингээд Монгол улсын хувь заяа. Тэг хүмүүс ингээд 7% өсөлттэй байна. Бид нар бас ч тэгчээгүй шүү, ингэчээгүй шүү. Ихийнхээ хүүхдийнхээ одонд хүрэх болчоогүй шүү ингээд тийм зүйл бол бас нэг талтай яваад байгаа. Гэтэл үнэхээр бас байдал биднэрт бол амаргүй. Тэгээ ерөнхий сайдын хувьд энэ тоонуудыг ил гараад тэгчээ шүү, ингэчээ шүү гэхээр нийгэмд өөрт нь бас буруу одоо дохио өгнө. Тийм учраас энэ асуудлуудаа бид нар барьж авч шийдэхгүй болохгүй. Тэгээ би одоо хямралын ингээд тэр таксины жолоочийн тэр юг ингээд бариад хэлээ л дээ. Хямрал юунаас болсон юм? Бид нар нөгөө заалж авчирсан хөрөнгө оруулагчтайгаа заамдж жагаад буцаагаад одоо явуулсан шүү. Тэгээ нөгөө Тонголог таймер канон дээр хонгор гардаг шиг за нэг удаа очисон дахиж очихгүй хөөгөл ингээл яг тийм юм руугаа бид нар авчирсан шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хөрөнгө оруулагчтайгаа буцааж авчрах зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулагчтайгаа авчрахын тулд том төслүүдэд бол явуулахаас өөр ийм аргагүй ийм нөхцөл байдал үүсчээд байна. Тэгжээж энэ олон доллар валют чинь орж иржээж өнөөдрийн долларын ханш чинь өөрөө буух ёстой шүү дээ. Энэ нэг зам. Нөгөө зам нь болохоор би их энгийн тайлбарлах гэж орлоод нөгөө зам нь болохоор өөрсдөө бид нар бүх хэрэглээгээ танах хэрэгтэй. Бүх зардлаа багасгах хэрэгтэй. Одоо ингээл тэнд оруулах байгаа хөрөнгө оруулалтаа болиё. Ягаад тэгэхээр эн чинь дахиад долларын ханшид нөлөөлнө. Энд явж байгаа арилжааны зээлээс гарч байгаа энэ юмыгаа хаа. Энэ компани хийж байгаа энэ төслийг нь зогсооё. Энэ объектыгаа болиё. Ийм зүйлүүд хийх байхгүй. Цалингаа багасгая. Одоо ингээд зардлуудаа багас. Тэгжээч нөгөө доллар чи өөрөө бууна. Аль аль нь эдийн засгийн ухаанд аль аль нь зөв зам. Нэг нь болохоор ингээд бүх юма хэрэглээгээ хамжиж сахлах баттай болж иж одоо хямрчиж энэ долларын ханшийг барьж авна. Нөгөө тал нь хэрэгжилж байгаагаас их доллар оруулж ирж юмаа эдийн засгад хэлчихэж энэ долларын ханшийг барьж авна. Тэгээ энэ дээр л өнөөдрийн гол маргаан л өнөөдөр яваад байна л да. Би ингээд саяны 2 сарын хугацаанд улс төрчтэй, шийдвэр гаргагчтай, бизнесийнхэнтэй, гадна дотны одоо ингээд байгууллагууд, институтууд ингээд ирэхэд тэгэхээр өнөөдөр эндээ бүгд нэг хариулт өгсөн нэвтрүүлгэнд ирэхэд тэгэхээр би ерөнхий сайдын хувьд юу хүсэж байна вэ гэхээр би одоо өнөөдөр ингээд телевиз үзэгчтэй, нийт иргэдтэй нэг зүйл хүсэж байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг биднэрт одоо миний саяны хэлдгээр 2 зам байна. Нэг нь болохоор зэрэг оюу толгой болон бүтээн байгуулалтын бусад энэ том төслүүдийг бүгдээринг шийдэх замаар энэ ханшаа нэг барьж авч тогтооё. Эсвэл зардал хэрэглээгээ бууруулад одоо эдийн засгаа сахилга батжуулах замаар ингээд ханшаа тогтооё гэдэг. Ингээд 1-2 ийм зам байна. Тэгээ би бас өнөөдөр уулзсан гарахаас өмнө 4 оператортойгоо уулзлаа.
Та нар надад нэг мессеж явуулдаг, нэг дугаар гаргаад өгөөч. За. Тэгээд нэг дугаар гаргаж явууллаа. 15 11 11 гэсэн. За. Их амархан 11 11 ч одоо засгийн дугаар болчиход яваад байна шүү. Тэгэхээр 15 11 11 лөө. Манай бүх хэрэглэгчид энэ мессеж рүү энэ хоёр замын нэгдүгээр замаар явах уу, хоёрдугаар замаар явах уу гэдэг нэг юм уу, хоёрын тоог илгээчиж. Гэхдээ бас учиртай энэ ч одоо ингээд хагас сайнны өглөөнөөс ахуулаад илгээ. Хагас сайн, бүтэн сайн нэгдэх хоёрдугаар. Тэр болтол нийгмээр би хилцүүлэг явж өгөөч гэж. Одоо би энэ Баабрыг ч юм уу, энэ нийтлэлчдийн клубыг, нөгөө дефакто жаргал сайхныг, эдийн засаг дас цэвгийг гэдэг ч юм уу, маргааш манай эдийн засгийн үндэсний зөвлөл бас хуралдах гэж байна. Тэгээд дээрэс нь одоо энэ бүх нийтлэлч нарыг, сонин хөвлийнхнийг, Твиттерийнхнийг, Фэйсбүүкийнхнийг, ер нь энэ сошиал ертөнцийнхнийг бүгдээрээ энэ одоо хилцүүлэгт орж өгөөч. Би өөрийнхөө ерөнхий сайдын хувьд яаж харж байгаагаа энийг хэлье. Нэгдүгээр зам оюу толгой болон том төслүүдийг явуулах гэдэг чи өөрөө яаж харж байгаа юм бэ гэдэг. Би одоо хэрвээ энэ замыг монголчууд сонгож авъя гэх юм бол одоо энэ оюу толгой дээр элдв хэрүүлэхээ болоо. Энэ асуудлаа шийдэж явахаас өөр арга байхгүй бид нар. Гэхдээ гэдгийг нь шийднэ гэдэг нь бас Монгол улсын эрх хэсгийг бол тохироож болохгүй. Тэрийгээ бид нар бол хийгээд явах хэрэгтэй. Таван толгойг бол явуул. Араас нь бүх хайгуулаа явуул. Хөрөнгө оруулалтаа орж ир. Араас нь урт нэртэй хуулийнхаа хэмжээнд шийдэх юмнуудаа шийдээд яваа. Дээрээс нь энэ Игийн голын усан цахилгаан станц байна. Энийгээ явуул, өмч хувцлаа явуул, тэр газынхаа үйлдвэрийг байр, тэр эрчим хүчний том станцуудаа байр, бөөрөлжүүд дээр 5 толгойн цахилгаан станц дээр гэдэг ч юм уу. Энэ бүх зүйлүүдээ хөрөнгийн биржээ янзал гэсэн үг, бондо босго, өөр IPO. Гэхдээ энэ бонд гэдэг нь засаг дээр биш шүү дээ. Би энэ хувийн компаниуд, одоо том төрийн өмчийн компаниуд дээр босгодог ч юм уу. Концессийнхаа бүх юмнуудыг газрыгаа эргэлтэнд оруулаад явуул гэдэг ч юм уу. Хөрөнгө оруулалтынхаа санг. Энэ бүх асуудал дээр одоо хаалтгүй саатгүй явах хэрэгтэй. Тэгэл нэг дахиад нөгөө нэг популист гэдэг нөхөр гарч ирэл тэрийгээ явуулахгүй л уучлаарай. Яа тэгэхээр ард түмэн нэгдүгээр замаар яв гэсэн юм аа. Тийм учраас явъя гэдэг таны нөгөө шийдэм юу вэ гэдэг асуудал руу орчих штеп. Хоёрдугаар зам бас энэ бас муу одоо асуудал бол бас биш. Юу гэхээр зэрэг Сахлах Баттай болцгоо хэдүүлээ. Хэрэглээгийн ханы бүх зүйлүүдээ авъя. Одоо жишээлбэл энэ туслая гэж байгаа бүх хандивлагчдаа оруулж ирээд Монгол банкндаа одоо жишээлбэл тодорхой хэмжээний мөнгө оруулж ирж байршуулъя. Тэрний тулд олон улсын одоо валютын сан бусад байгууллагуудаас програм авъя. Тэр програмынхаа дагуу энэ мөнгөө байршуулчих. Тэгэхээр долларын аншитайгаа бид нар нөөц мөөц маань нэмэгдээд явчихна. Дээрээс нь төвчж болох бүх зарлуудаа явъя. Нэг жил хагастай бүгдээрээ төвчээ. Энэ ерөнхий сайдын хувьд би бас уриалаад явж чадна. Ийм хоёр зам байна. Бидний хамгийн гол суур нь одоо яг энэ дээр ирэл гацчихлаа. Тэр энд манай иргэд хариулт өгөөч. Би одоо битээ шууд маргааш юм уу шууд битээ 1 2 гэж дугаар явуулаарай. Бүгдээрээ яриа, маргааш яриа, нөгөөдөр яриа. Тэгээ хагас бүтэн сайнаас ахуулаад бүгдээрээ энэ асуудлаар шийдвэрээ гаргая. Тэгээд нэгт хоёр дахь өдөр ихэд хоёр дахь өдрийн орой 22 цагт энэ мессежээ зогсооё. Тоолъё. Нэгдүгээр замаар хэдэн хүн явах нь, хоёрдугаар замаар хэдэн хүн явах нь. Энэ бол өнөөдөр үнэхээр одоо ийм зайлшгүй ийм шаардлага бол биднэрт бол гараад ирж байгаа маа. Санал асуулга болчихж байгаа юм шүү дээ наадах чинь. Ер нь хөгжлийн замаа тодорхойлох санал асуулга. Бас эхний хүн тэгж асуух байх л та ерөнхий сайд байж шийдэхгүй байж яагаад одоо ийм юм руу орчих вэ гэдэг. Би бол ер нь ард түмнээс асуух бол ерөөсөө би бол муу юм биш гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бол энэ бүх одоо бидний ардчлалын юм уу шийдвэр гаргагчдын үндс нь өөр ард түмэн шүү дээ. Ард түмнээс өөрөө их хурлын засгийн газар ингээд байгууллагад явдаг. Үндснээс тусдаа ургадаг цэцэгний тухай асуудал бол байхгүй шүү дээ. Тийм учраас нэг удаа бол ард түмнээсээ би бол асуучид бол ерөөсөө буруу. Би очиж нэг улс төрчөөс юм уу, эсвэл нэг компани захирлаас юм уу, эсвэл талбай дээр жагсаж байгаа хэсэг бүлэг хүмүүсээс ийм асуудлыг бол асуух гээгүй шүү дээ. Тийм учраас ерөнхийн нэг ард түмнээр асуучгаа. Энд одоо ядаж 20 мянган хүн, 30 мянган хүн, 40 мянган хүн, 50 мянган хүн ч гэсэн оролцоод явчихсан. Энийг нийгэмд нэг хилцүүлэг болоод хоорондоо ярьчихсан. Маргааш одоо зөвхөн Монголын үндэсний орлогын тайраажууд телевиз дээр ч биш, Eagle дээр ч юм уу, TV5, 925, UBS гэдэг ч юм уу, тэрүүгээр нь битүү нэг хилцүүлэг яваад манай эдийн засагчид оролцоод би тэгэж бодож байна, ингэж бодож байна гэдэг юм. Тэгэхээр иргэд маань сонсож байгаа ер нь бол инхэн зөв юм биш үү? Эсвэл инхэн зөв юм байна гэдэг ийм юмгаа нэг хэдүүлээ нэг яриад авъя. За тэгээд энэ чиглэл маань тогтчих юм бол ерөнхий сайдын хувьд бол надад хийх ажлын төлөвлөгөөг бол бид нар засаг дээр гаргацсан. Энэ нэг төлөвлөгөө нь бол бид нар нэгдүгээр замаар явхад бид нар ийм ажил хийн гэдэг төлөвлөгөө. Нөгөө төлөвлөгөө нь болохоор зэрэг нөгөө Сахлах Баттай болоод нэг жил төвчээ тэсэ гэдэг энэ юмараа явхад хийх төлөвлөгөө гэдэг. Ингээд хоёр төлөвлөгөөтэй бид нар сууж байна. Тэгэхээр зэрэг таны түрүүн одоо нэг шийдэмгий байгаа ч гэдэг ганц нэг хүмүүс хэлсэн гэж байна шүү дээ. Тэр асуудал маань шийдэгдээд явчих болцоотой гарах юм аа. Их хурл дээр манай гишүүд ч гэсэн шийдвэр гаргахад амар болно шүү дээ. Эн чинь бас нэг
тэдэн мянган хүн оролцоод биднэрт нэг ийм даалгавар өгсөн. Тийм учраас тэрнийхэн дагуу өнөөдөр их хурлын шийдвэр гарч байна. Тэрнийхэн дагуу өнөөдөр гацууртын орд жишээлбэл ашиглагдахаар шийдэгдлээ. Тэнд байгаа 11 км-ийн зайтай байгаа тэр хүнүүгийн булш мушийг энд авчирч энэ уултаа холбогдуулж юм уу одоо гацууртын ордтой холбогдуулж яриха болио. Ингээд нэг асуудлууд дээр бид нэр цэгцтэй зовлонгүй би түрүү хэлдэг ийм утгагүй мессежүүд хүртэл ирэхээ өөрөө болно шүү дээ. Тэгээд ирэхээр чин зэрэг хүмүүс маань ч гэсэн бид нар нэг ийм байдлаар шийдсэн. Тэрнийхэн дагуу их хурл нь ажиллаж байгаа юм байна. Засгийн газар нь ажиллаж байгаа юм байна гэдэг энэ ойлголтыг бий болгоё гэдэг ийм зүйлийг л дахин хэлэх гээд байна. Ард түмнээсээ дэмжлэг авна. Ард түмнээсээ дэмжлэг авах хүсэл эрмэлзэл. Уг нь бол та одоо зарим хүн таныг хөвслийн засгийн газрыг тэргүүлж байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тэр бүр их хөвслэн шүү дээ. Тэгэхээр нэг талаас энэ асуудлуудыг шийдэхэд уг нь хялбар баймаар. Тэгтээ Ардчилсан нам Ардын нам хоёрын хоорондох энэ бодлогын зөрүү бол тийм жамархан арилахгүй байна гэдэг нь хүн хүнд ойлгомжтой байна л да. Тэгэхээр та энэ аргыг бодож олсон юм уу? Би бол энд бол арга ботхоос илүү ер нь бол бид нар өсөн өсөөгөө бодит байдлаа их сайн мэдрэх хэрэгтэй. Би энд бол аль нэг нам юм уу, аль нэг бүлгийг буруутгах ямар ч шаардлага байхгүй гэж бодож байна. Бас энэ чинь аргагүй нөхцөлөд л байхгүй. Хүмүүс л нэг манан санан гэдэг байгаа болохоос эн чинь бас манангийн асуудал ш. Энд парламент судалтай бүх намууд өнөөдөр нэгдээд үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёрдугаар бас өнгөрсөн 2 жилийн хугацаанд бидний хооронд бас улс төрийн бас нэлээд тийм толхио бас байлаа шүү дээ. Хоорондоо бид бодлогын алдаа малдаа гээл бие бинийгээ шүүмжилдэг юм явдггүй нэлээд бас энэ улс төрийн юмнууд явчихна. Эн чинь нөгөө долгион лугаа нийлж ороход бас цаг хугацаа хэрэгтэй биш. Нэг нь сөрөг хүчний байдал дээр нэлээд явцсан. Нэг нь нэлээд төрх байдалтай эрх хөрөгч хүчин хийгээд явцсан. Одоо эдгээр чинь нэг тийм долгионоо нэг хуудсан дээр очих, нэг завь руу явж орох энэ ажлуудыг хийх юм шаардлага байна л да. Тийм утгаар нь би бол маш одоо хүлээцтэй одоо сүнтэтгэлтэй ойлгож хандж байгаа л да. Нэгэнт бас бид нар бол зовлонтой шийдвэрүүд гарах шаардлагатай эргээд эдийн засгийнхаа энэ асуудлын ард гарах учраас уг нь хурдан энэ шилжилтийн үеийг хийчих шаардлагатай байна. Энэ хийх шаардлаган дээр нь би бас энэ хүмүүсийг иргэдийг одоо бас Монгол ахан дүүсийг энэ юм руу бас ороод өгөөч. Ер нь бол бид нар аль замаараа түлхүү анхаарлаа тавиад асуудлаа шийдээд явчих юм бэ гэдгийг нь бас хэлээд өгөөч гэж байгаа байхгүй юу. Тэгээ бодж үзээд яг ямар асуудал дээр бидний гол ялгал гараад байна. Хаана очиж бидний яг энэ одоо концепц буюу одоо чиг хандлага маань ийм салах байдалтай болчих гээд байна гэдэг энэ асуудлыг ерөнхий сайдын хувьд гарч байгаа. За энэ асуудлууд дээр хариулт авахд бол бусад асуудлуудын чиг хандлага нь бол тогтчих болцоотой юм байна. Тэрнийхэн дагуу нь бол шийдээд явъя гэдэг үндсэн дээр энэ асуудлыг гаргаж ирж байгаа. Өнөөдөр шийдвэр гаргаж байгаа хүмүүс та ард түмэндээ хандаж асуудалд бас өөрийнхөө бодол саналыг нэмэрлээ чи өвчлөө замаа тодорхойлоход гэдэг ингэж юм тийм ээ. Би сайн нөгөө томилтоор яваад ирсэн юм л миний энд ярьж байгаа хооронд ч бодогдоод байлаа л да. Үнэхээр бахархмаар дэлхийн томоохон компаниуд бүр ингэж уралдаад авах гэж байгаа залуучууд маань гадаадд сурч байна. Энэ одоо бид нар бол сая Америкийн зүүн эрэг орчмын таны сурчсан сургууль дээр хүртэл очлоо л да. Сургууль болгоноос нэгээс 2 оюутнуудаа нэвтрүүлэг хийлээ. Үнэхээр мундаг оюутнууд байна. Тэгтээ нэг л ирэхгүй янзтай. Би дадлагаа хийн 1 жил тэр компанид ажиллана л да би намайг ингээд ажлууд харуулсан гэл ингээд идэг. Тэднэрээ маань толгой тэгсэн мөртлөө Монголын төлөө зовоод байна. Тэгээд нэг залуугийн үгийг би танд хэлье гэж бодсон. Улс төрчид яах вэ? Залуучууд биднийг юу ч ойлгохгүй гэж бодоод байгаа. Бид нар бүгдийг мэдчихэж штэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэг яаж эднэрийгээ татаж эдний хүч бололцоо энэ авьяас чадвар хизээ энэ улсад хэрэглэгдэж эхлэх юм болоо. Надтай бас Хятадын боловсролын сайд бас нэлээд дээр үед би боловсролын сайдаар ажиллаад уулзсад хэлжсэн юм байна. Бид нар бол 3 оюутан гадагшаа явуулахад нэг нь буцаж ирнэ. 2 нь тэнцэнэ үлднэ гэж ингэж бодож явуулдаг. Гэхдээ тэр 2 хүн хизээ нэгэн цагт буцаад их орондоо ирнэ. Эрэхтэй мөнгөтэй ирнэ. Ноу хаутай технологитой ирнэ. Тэгээд манай улсын хөгжил явдаг юм аа. Тэгэхээр одоо тэнд ажиллаж байгаа, тэнд байгаа сайн толгоонууд, тэнд ажиллаж байгаа тэр боломжуудыг бид нар бол бас ингээд Монголдо ирсэнгүү, барьсангүү өдр гэж буруутгах гэдэг бол би бас хэтэрхий бас нэг тал руу гарсан ийм хандлага болов гэж бодож байгаа. Тэгээд тэр хүмүүс наашгаа ирэх боломжийг бид нар л энэ чинь бол гаргах ёстой шүү дээ. Нөгөө бол боломжийг нээж өгөөл, тэнд сурсан мэрэгчлэрээ ажиллах боломжийг энд гаргаж өгөөд авдаг цалин нэмэгдээд тийм юмгаа л бид нар энд гарах тухайн асуудал. Тэгэхээр одоо бидний ярьж байгаа энэ үйлдвэр хөгжих,
энэ нөхцөл байдал бий болох, энэ хөрөнгө оруулагчид хувийн хвшлийнхээ дэмжлэх бодлогууд дээр тэгээд нөгөө эдийн засгаад хилж байгаад ч юм уу эсвэл болцоо нөхцөлийг нь гаргаж байгаад тэгэхэд бол Монгол залуучууд ирнэ. Сая бол бид нар 9 онд яг энэ 2 дугаар замбараа явсан шүү дээ. Нилээн юмнуудаа хансан, тансан ингээд санхүүгийн хамрлаас бол гарч ирсэн. Дараа нь нөгөө оюу толгойн том төсөл явагдаад араас нь нүүрсний үн, бусад түүхийн эдийн үн нэмэгдээд ингээд явхад тэр үед бол бас маш их олон монголчууд эргэж нутагтаа ирсэн. Тэр юу харуулад байна нөхөр эдийн засгийн эх орондоо хэдүүлээ зөв болгочихё. Хөгжих болцоогоо зөв тавиад өгчий. Тэгэхэд монгол хүмүүс бол монгол залуучууд маань тэртээ тэргүүл эх орондоо хурж ирнэ. Тэгээ өнөөдөр бид нар 3 саяулаа болж байна тийм ээ. Тэгээд би бол энэ утгаараа бол нэлээд өөдрөг. Тэгээ Монголыг ирээдүйн бол үнэхээр ийм гэрэлтэй орн гэдгийг бол гадны бүх хөрөнгө оруулагчид бүх байгууллагууд хэлдэг ш. Та нар одоо л нэг жоохон ингээл хүндрээд байна. Одоо л нэг жоохон бодлоод байна. Одоо л нэг бодлого чинь нэг сайн болж өгөхгүй байна. Гэхдээ маргааш бол танах бол мундаг орнолтоо гэдэг уулцсан хүн болгон хэлдэг. Тэгэхээр тэр маргааш гэдэг үгтрийг л хамгийн хурд нь наашлуулах хэрэгтэй ийм л байна. Тэгээд энд манай засгийн газар бол үнэхээр одоо тэр нь хүнээс шалтгаалаад шүү дээ. Маргаашийг наашлуулах гол хүчин зүйл нь та одоо ямар ч ажлыг хийгээд нэг том төслийг явуулах гэхэд бол дандаа л хүний асуудал хамгийн том асуудал нэгдэг. Одоо бид нар Эрдэнэ Сэмжээл дээрээ суурлаад Сингапурын одоо том Temasek маягийн энэ том бүтэц зохион байгуулалтанд орох чинь хамгийн эхлээл хүний асуудал. Гэхдээ бид нар энэ хүмүүсийг бий болгоно. Одоо хөрөнгийн биржийг шинчлэхэд дахиад үнэхээр бас эхний ээлжин тэр шар толгойтой хүмүүстэй хамт байж ажиллаж ээж хийхгүй бол болохгүй. Тэгээ одоо энэ хөрөнгө оруулагчдаа хэдүүлээ хардаг нүдийг бас өөр болгоё. Би одоо түрүүн бас хэлсэн шүү дээ. Ингээл нэг залж авчирангуудаа дараа нь замдах төхөөл буцаагаад идэг гэд. Тэр хүмүүсийг эхний ээлжинд эн чинь бас нэг Монголд хэрэгтэй биднэрт тусалж байгаа, биднэртэй хамт ажиллаж байгаа гэдэг тим нүдээр хардаг болохгүй бол одоо энэ гадны хүнс рүү харж байгаа тэр харц, тэр зэвүүцэл, тэр юмнууд Монгол хүмүүс түүхээр юм байгаагүй шүү дээ. Гадна ирсэн, тэр дээр үед ирсэн бүх жуулчин гээчд бүх хүмүүс монголчуудын зочлонтгой сайхан найрсаг харилцааг нь гайхал явдаг байсан ийм арт хүмүүс. Тэгэхэд одоо өнөөдөр юу гэдэг хин нэг гадны бүх хурж ирээл үндэсний бөхөөр 11 удаа өдөр төрүүлээд эхлүүл бид нар ч одоо ер нь юу болох болоо тийм ээ. Тэгэхэд тэнд нэг Японы арт түмэн бүх цаг үеийнх нь рекордыг Монгол хөвгөн очоод анх очихдоо 1 м 65 см нэг 70 кг-тай банд очоод өнөөдөр одоо хүдэр сахир бүх цаг үеийн 33 төрөг аваад явж байхад Японууд яаж хандж байна. Тэгээ бид нар тэгэхээр бас нэг мэдээж үндэсний үзэл, үндсээрээ бахархах тэр үзэл бол байх ёстой. Гэхдээ биднэрт хөгжихэд улам томорход өшөө одоо хүчтэй Монголоо дээшлүүлэхэд эдийн засгийн хаач очсон гэсэн монгол хүн гэдгээрээ бид нар бахархаж явж байгаа. Тим хүсэл, тим одоо ирмэлзэлгүй монгол хүн гэж байхгүй шин. Тэрийг хурдан таны төрөө маргаашийг хурдлуулахын төлөө гэдэг юм дээр эргээд бид нар хандах хандлагуудаа өөрчлөлт. Жохон энэ нэг сэтгүүгийнхаа тогтцсон байгаа тэр одоо хандлагуудаа хэдүүлээ нэг жохон өөрчилж чадах юм бол одоо нэг өөр хэлбэл би яагаад заавал төрөөс юм нэх ёстой юм. Түр 18 хүртэл намайг тусалчлаа. Одоо би ээжтэй туслах, эцэг эхтэй туслах цаг болсон гэж үздэг ч юм уу. Эсвэл би бол гэр бүлээ аваад яваад байна. Надад хүүхдийн 20,000 яагаад хэрэгтэй юм? Би нэдүү хүүхдүүдээ аваа явчихна. Энэ үзлийг тогтоогоол тэгээ тэр нэг халамж хэрэгтэй байгаа тэр хүмүүсийг халамжаараа явдаг. Нөгөө талд нь дандаа бүтээдэг энэ эдийн засгийг бол хурдан бий болох тал дээр л бид нэр шилжиж чадах юм бол би бол одоо Монголын тэр гадна дотны бүх хүмүүсийн хэлээд байгаа гэрэлтэй маргааш бол маш хурдан бий болно л гэж ингэж итгэж байна. Гэхдээ хамгийн айхтар юм энэ нэг тийм сэтгэлгээ өөрчлөх асуудал, ойлголт өөрчлөх асуудал. Энийг одоо бид нар ядчил энэ сошиал ертөнцид идэвхтэй байгаа хүмүүстэйгээ ярьж эхлэхгүй бол энэ дотор ч тэгж нэг мушигдаг. Заавал өөр тийш нь шүрвддэг хүмүүс байгаад байгаа юм шиг надад сүүлийн үе санагдаад байгаа шүү дээ. Та ер нь Twitter руу ингээд ороход ч юм уу танд нэг тийм сэтгэл төрдөг. Би одоо ингээд за ингээд сайхан аимшигын ертөнцөөр ажиллая гэл ингээд аялаатхыг гэл ингээд ороод явхад одоо жишээлбэл бидний нөгөө нийгмийн гэтээ энэ бол би дахиад тэр хүмүүсийг буруутгах гэдэг утгаараа биш. Бид нар ерөнхийдөө нэг ийм уур амьсгал үрдүүлчихжээ. Ер нь бол ингээд гадна дотгошоо явсан хүмүүс хэлдэг шүү дээ. Ингээд гадаад инээж явж байгаад яг буян тухай дээр буугаал ирэнгүүт эхний хүнд ширгүүлээл нөгөө инээж исэн инэн сэсгэл маань алга болчдөг гэд. Тэгэхээр зэрэг хэдүүлээ бол яг үнэхээр сэтгэлгээний их том өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл тэр нэг Японы олзлогдсон ассист баригдсан байгаа хоёр хүний толгойг нь авцсан зургийг гадныхан бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр ингээ фокусгүй болгоод харагдуулахгүй тавьж байгаа шин. Манай өдөр тутмын сонирм бол
матчийг итлэн аваачаал одоо толгоон дээр нь нэгдүгээр нүрэндээ жишээлбэл аваачаал тавьдаг. Энэ аимшигаас эсвэл одоо телевизийн мэдээнүүд эхлэхэд дандаа болохгүй, бүтэхгүй, аваар, осол бүтэхгүй юмнуудаа ярьдаг. Тэнд нэг үйлдвэр нэгд чинь нэг юм бүтээгдэхүүн хийлээ. Тэр нь гадагшаагаа гарлаа. Инглээ дахиад хэдийг олчлоо, тэдэн ажлын байр бий болчлоо. Энэ санаа нь гэдэг энэ том хувирлтуудаа нийгмийнхаа сэтгэл зүйнийхээ энэ юмнуудыг хийхгүй бол. Тэгээ энэ нь өөрөө дан ганц засгийн газрын хийх ажил бас биш л дээ. Бид нар нийгмээрээ хүмүүс маань өөрсдөө явж байгаад энэ нэг эдийн засгийн энэ хямрал, энэ эдийн засгийн хүндрэлтэй байдал гэдэг ч юм уу энэ бол төр зүрийн асуудал байхгүй. Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал. Энээсээ бид нар бол хурдан гарахын тулд бид нар бол хаана л хичээн зүтгэцгээе. Өнөөдөр бие биенийг хэрүүлийн үгээр, доромжлын үгээр юм уу эсвэл ингэж заавал үгүйсгэлээр явж байхын оронд одоо өнөөдөр зөвхөн хэдүүл улсаараа яаж хөгжүүлэх вэ? 15, 16 оныхоо Монгол улс ямар харагдахыг хэдүүлээ нийтдээ жишээлбэл хагаад энийхээ дагуу маргацгаая л та. 4-5 хоног маргаадах. Тэгээд нэг чиглэл гараад ирнэ шүү дээ. Тэнгуү тэр чиглэлээр хэдүүлээ шийдвэрүүдээ гаргаад явъя. Засгийн газар бэлэн байна. Гарах шийдвэрүүдээ. Бид нар бол зоригтой ажиллана. Хоногийн 24 цаг бол биднэрт бага байгаа. Тэрүүгээрээ бид нар ажиллаад явчих чадна. Бидэрт хугацаа бага байгаа учраас бид нар бүр их одоо эрч хүчтэйгээр бид нар ажиллах болцоо бол байна. Тийм хүсэл байна гэдгийг л би бас дахин хэлхийг хүсэж байна. Таны энэ одоо энийг ингээд гаргаад ирсэн надад одоо нэр санамсаргүй мөртлөөсөө их тийм сонин сюрприз боллоо л да. Тэгээ би сая бодож байхгүй. За таны чинь шийдлийн засгийн газрын тэргүүн, хямралын засгийн газрын тэргүүн, их хэвслийн засгийн газрын тэргүүн гэд хэлээдсэн. Тэгэхээр энэ бол бараг хамтаараа шийдэх, хамтаараа оролцоотой байхын тухай л яриад эхэлчихэж байгаа юм байна да гэж бодож байхгүй юу? Би ингээл засгийн газарт ямар нэгэн байдлаар тодтгол өгөөд ах жоохон надад бол жоохон тийм таатаа бол санагддаггүй л дээ. Яг уу хүмүүсийн хүсэж байгаа одоо жишээлбэл шийдлийн засгийн газар гэхэд энэ хэд нэг ажил хийгээсээ тийм юмны нэг ард гараасаа нэг хэрэгтэй шийдвэрийг гаргаад өгөөсөн тэр хүсэл тэр хүлээлт байгаа болов гэж ойлгож хандж байгаа юм л та. Би ерөөний засгийн газар тодтдог гэвэл миний хамгийн гоё тодтол бол Монгол улсын засгийн газар л гэж хэлээд явхад бол надад бол сайхан л байна. Гэхдээ дахиад тэрүүгээрээ хүмүүс яагаад ингэж нэрлээд байгаа юм бэ гэдгийг бол тэр утгаар нь ойлгож авч юмнууд шийдэж явахын тулд ерөнхийдөө нэг хүмүүстэйгээ сайхан ярилцаад нэг сайхан вицтэй болчих гэж ирж байгаа. Энэ бол салаа зам. Энэ салаа замыгаа шийдсэн тохиолдолд бидний цаад зургнууд явнаа. Тэр өнөхөр яг хүмүүсийн тэр хүсэж байгаа шийдээд тэр хүмүүсийн хилээд байгаа ард нь гараад гэдэг байгаа асуудлуудынхаа бол ард нь гарч байна. Энэ бол өөрөө их утгатай байхгүй юу? Энийг нь яриад эсвэл хоёр дахьыг нь яриад одоо энийг нь ярихаар би одоо ингээд том төслүүд яваад эдийн засгийгаа одоо жишээлбэл наацхан жишээ нь оюу толгойн төслийг бол явуулж болохгүй гэж хэлж байгаа хүн тэгвэл эдийн засгаа сахилгажуулаад томьёод нэг жил хагас тэсэд явна шүү гэж хэлж байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш энийг нь ч муулаад хоёр дахьыг нь ч муулаад явах тийм зам бол баг. Бидэд гурав дахь замын тухай ойлголт байхгүй. Тийм учраас хэрвээ оюу толгойг муулж ивэл хоёр дахь замаараа явцгаая. Тэр бол бас шийдэл хэдүүлээ явъя гэсэн үг. 5 толгойг муулж ивэл бас тийм гэсэн үг. Гацуу уртыг ч юм уу бусад том төслүүдэд явуулахгүй. Тэгжээвэл одоо хоёр дахь зам руу хоёр дахь зам чинь өөрөө бас муу зам биш ээ. Тэрэн дээр ойлголцол орчоо гэж байгаа шүү дээ. Хоёр дахь замыг бол шүүмжилж байгаа хүмүүс бол хүссэн үсэг өнөөгөө талд нь битээ уучлаарай, битээ саад болоорой. Одоо мис засал хийж байгаа хүн байгаа шүү дээ. Тэгтэн ингээд имч очиод яг мис засал хийж байхад нь хажуунаас нь гэр бүлийнх нь өнө орж ичээл хөөе одоо энэ зовоогоод явах гэдэг байгаа өшөө зовж байгаа наад чинь бойл гэдэргээд дэдгүү бидтэй. Яг тэрнтэй адилхан одоо ингээд мис заслын ажиллагаа эхлээд цаашаа явуул саад битээ болоорой л гэж. За дэмжиж шалддаг мах. Тэм учраас одоо энэ асуудлуудаа бүгдээрээ ярилцаад хийгээд явна. Засгийн газар ил тод бүх шийдвэрүүдээ гаргана. Тийм учраас энэ болцоог нь хэдүүлээ хамтдаа гаргая. Хамтдаа ярилцъя л гэж ингэж хүсэж байгаа. Ярилцлагын маань цаг дуусч байна л да. Тэгээд би Лунтангийн болормагийн ярилцлагаар биш нийтлэлээр ерөнхий сайдын дараагийн үг гэдэг өнөөдрийн 5 өдрийн ярилцлагыг нийтлэлээр эхэлсэн болохоор би тэрүүгээр дуусгах гэж бодохгүй. Тэн дотор нэг өгүүлбэр байсан. Ингээд олон санаачлалууд нь шийдвэрлэгдэж чадаагүй ерөнхий сайдын өнөөдрийн үг нь одоо өөрөөр хэлбэл энэ ярилцлага нэг их өөдрөх байж чадахгүй байхаа гэж ütсэн байсан. Танд ер нь ямар санагдав? Би танаас асуух гэж байна шүү дээ. Надад бол би ерөнхий сайдын уучлаарай дараагийн үг гэвэл одоо 2 дахь өдрийн орой 22 цагт энэ мессеж дуусаад чиг нь гарахад би бол тэрний маргааш нь би бол олон нийтлэл үгээ гарна. Би миний дараагийн үг тэр байна. Тэр үг энэ замаар явах уу?
энэ замаар явах уу гэдгийг шийдэж өгнө. Хоёр үг нь хоёулаа надад бэлэн байгаа. Тэгээ би миний дараагийн үг ингэж гарна. Энэ дараагийн үг өөдрөг байх уу, үгүй байх уу гэдэг бол би дахиад бас энэ байдалтай бол холбоотой. Тэрүүгээр би бол хийгээд явна. Тийм учраас би бас хэлж байгаа. Алхмууд бол тийм одоо муудаад, муужраад байгаа юм бол байхгүй. Бид нар бол 2 сар болж байгаагаар явлаа. Хамгийн том ажил бид нар бол энэ ихэвслийн Монгол улсын шинэ засгийн газрыг байгуулж чадлаа. Том шийдвэрүүд дээр бид нар шийдвэрээ гаргах, баталгаажуулж өгөх хангалттай одоо хүчин байна. Энийг хэрхэн зөв ашиглах юм? Зөв ашиглахдаа хэрхэн энэ ард түмнийхээ хүсэл зориг энэ одоо захиа даалгаврыг хэрэгжүүлж чадах юм? Энэ бол засгийн газрын ерөнхий сайдын Монгол Улсын их хурлын хариуцах ёстой санаа зовх ёстой асуудалт. Энийгээ бол хийгээд явах болцоо байгаа л гэж ингэж харж байгаа. Тийм учраас бол миний дараагийн үг бол би бол одоо энэ хоёр замын халиугаар явах уу гэдэг дээр би жишээлбэл ерөнхий сайдын хувьд хилцүүлэг явахын өмнө бол байр суурийг бол илэрхийлэх нь бол би бол бас жоохон зохимжгүй байх гэж бодож байна. Ерөнхийдөө манайхан нэлээд сайн тал дүр энэ хоёр сэдвэр бол нэлээд энэ асуудлуудаа мүлжээд яхад бол зөндөө олон зүйл бол яригдана. Тийм учраас энийгээ яриад хэдүүлээ 1-р замаар явах уу 2-р замаар явах уу гэдгээ шийдсэн байхад бол нэлээд гайгүй чиг хандлага бол тодорхой болно гэж ингэж. За төгсгөлийн асуу. Тэгэхээр та энэ хэвлэл мэдээллийг зүгээр сошиал ертөнцид өөрийнхөө орон зайг эзэлсэн бүх хүмүүс энэнд нэг хариуцлагатай хандаад энэ асуудлыг нэг нухацтай бодоод нэг санаа оноогоо хэлээч гэж уриалж штэ тийм үү? Тэг чинь одоо ингээл твиттерийнхэн гэл тэгэхэд чинь намайг тэдэн мянган хүн дагдаг магдаг гэл ингээл бахархдаг штэ. Тэр бахархлыгаа одоо хэдүүлээ нэг энэ 7 хоногийн хугацаанд хэдүүлээ ажил хэрэг болгоох. Үнэхээр тэр дагдаг олон мянган хүмүүстэйгээ санаа бодлоо хуваалцаач. Facebook дээрч тэр вебсайтнууд дээрч тэр манай өдөр тутмын сонингуудаар телевизүүд дээр ч гэсэн энийг нийгэм даяараа хэдүүлээ нэг сайн хилцүүлэг хийгээд авъя. Тэгээ шинэ жил гарах чинь морин жил маань одоо ингээд морин жилдээ бид нар бас үнэхээр сайхан мэдээ өнөөдөр дууллаа шүү дээ. 3 сая дахь иргэнэ авчлаа. Монгол үүнээс цааш дандаа 3 сая гэж тоологдож болохоор боллоо. Одоо яг ингээд шинэ оныхоо босгон дээр шинэ жил гаргах гэж байгаа энэ босгон дээр хэдүүлээ зүг чигээр нэг тодорхойлоод авчи. Зүг чиг тодорхойлсны дараа хийх ажлууд ихтэй дэргүү тодорхой байгаа. Шийдвэр бол араасаа гаргаад явнаа. Тэгэхээр зэрэг би бол Монгол улс маань би урд нь хэлчихсэн. 10 тэрбум Америк долларын ийм жижигхэн эдийн засаг, зөв 2-3 зөв шийдэл, зөв хөдөлгсөн 2-3 том төсөл. Дээрэс нь энэ төр засгийн нэгдмэл нэг бодлого Монгол улсыг шал өөр газар маш өндөр хөгжил рүү маш богино хугацаанд хүргэх ийм болцоотой. Гэхдээ эн чинь хэн нэг хүний хүсэл биш. Эн чинь бидний багийн тоглолт байхгүй юу? Монголчуудын энд аль нэг намын эрх ашиг биш, аль нэг бүлгийн эрх ашиг биш. Бид нар нийлжээж баг болж энэ том зорилгуудынхаа ард нь гарч чаднаа. Тэгэхээр энэ багийг нэгтгэхийн төлөө миний удирдах байгаа толгойлж байгаа энэ засгийн газар энэ танхим зүтгэя. Зүтгэхэд манай иргэд, манай ард түмэн бас дэмжиж өгөөч гэдэг ийм зүйлийг л хэлж байгаа. За яг энэ үгний чи ард би бол тайлбар хэлхийг хүсэхгүй байна. Асуулт тавихыг хүсэхгүй байна. Ингээд ярилцлага өндөрлөх үү? За тэгээ миний бас өнөөдөр хийсэн хамгийн анхны ярилцлага би бас тэгээд Монголын үндэсний олон нийтийн телевизээр бас ингэж гарч байгаадаа бас их бэлгсэж байгаа. Тэгээ удахгүй шинэ жил гарах гэж байна. Манайхан цагаан сараа сайхан тэмдэглэдэг. Араас нь 3-4 сар гээд ингэж явдаг. Өнөөдөр бол бид нар жагсаал, тэмцэл, цуглаан тийм зүйл хийдэг цаг бол биш ээ. Энэ бидний оронд засгийн газрын оронд хинч ирсэн гэсэн энэ хямрал, энэ асуудал биднээс зүхтаад явахгүй. Бид нар энэ хямралыг яаж давах вэ гэхээр бид нар хамтдаа л давна. Энэ хямралын төлөө хамтдаа тэмцэж, хамтдаа энэ асуудлаа ойлгож, тийм ч учраас би парламент судалтай бүх улс төрийн намууд хамтарсан болов уу гэж бодож байгаа. Эдгээр чадахгүй дэ хамтарч чадахгүй, шийдэж чадахгүй гэж байгаа тэр хүмүүсийг үгээ өөрөө буруу бодож ирсэн байна. Бид нар чадлаа гэдгийг хэлхийн төлөө бид нар бол зүтгэх хэрэгтэй. Тэгээ би дахиад эцэст нь өнөөдөр энэ телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй 15 11 гэдэг энэ дугаарыг чийжлээд би хамгийн гол хэлэхээ юм мартчих. Манай 4 оператор ерөнхий сайдын засгийн газрын энэ санаачлалыг дэмжиж энэ мессежийг үнгүй явуулж өгнө гэж хэлсэн. Тийм учраас бас та нарын төлбөр дээр бол нэмж төлбөр гарахгүй. Улс орныхоо ирээдүг 15 16 онд Монгол улс ямар төлөв байдлаар хөгжих юм бэ гэдгийг заавал хэн нэг үнээс шалтгааллахгүйгээр хамтдаа бүгдээрээ тодорхойлчихъя. Ингээд тодорхойлсны дараа бид нар бол ажиллаа хийнэ гэдгийг л хэлхийг үзсэн. Тийм учраас гэхдээ бид нар техникийнхоо бүх зүйлээ хэлсэн нэг дугаараас нэг л санал авна. Тэрнээс биш одоо ингээд нөгөө нэг олон молноор нь нийлүүлж орж ирдэг их хурлын гишүүдийн өмнөөс мессеж явуулдаг гэдэг тэр бүх зүйлүүд бол технологийн хувьд бол
одоо боломжгүй хориотой. Тийм учраас бол одоо програмаараа бүгдээрийг нь хийгээд явчихын болцоо байгаа. Тэгээд 1 2 гэдэг энэ хоёр тоглол явуулахад бид нар бол энэ дүн нь бол дорой гараад тэгээд мэдээж маргаашийн өдрийн зүгчиг бол нэлээд сайн гарч болов уу гэж ингэж бодож байгаа. За баярлалаа. За их баярлалаа. Цаг үе үзэл бодлын нэвтрүүлгийн удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Монгол Улсын ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг үзэгч олонтой цаг үеийн асуудлаар ёстой чөлөөтэй үзэл бодлоо солилдоо. Ингээд урилгыг хүлээж авч өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Амжилт хүсье. Дараагийн үгээр удахгүй уулзах юм байна гэж найдаж байна. Тэгнэ гэсэн үг. За баярлалаа.